За хаана гойлаа? Кемпингээ гадаа байна. Одоо бид хэд метроо цугаад Финляндийн нийслэл Финляндийн нийслэл Хелински гэдэг хотод байна. Одоо хоттой гарч танилцсанаа. Та хотын нэзэлнэ. Энд автобусын бодлоо энэ юм шүү байна. Автобусаар явах юм шиг шүү дээ. За одоо автобусаар нь явнаа. Финляндийн нийслэл одоо төв талбай гэх юм уу? Тийш нь одоо очиж үзнэ. Төвд нь очино. Яваарай. Санагийн 3 өнтэй л явна да өнөдрийг. Нэлээ халуун байх ч өнөдөр. За бид дөрөв энэ метроны энд байна л да. Торны цаана гэх юм уу те. Ихсэ. Шаны цаана. Орч чаддгүй. Хайгаад болдгоо. Ордог хаалгын. Тэгээ би бодлоо зоо. Ер нь метроны хөгжил, метро стейшн бол Азад тасрах юм байна те. Амар ойлгомжтой шүү дээ. Бүр клэрли гэдэг аахгүй юу те. Хятад те. клэрли гэдэг нь Одоо ойлгомжтой те. Одоо хятад те. Бидний явсан бүх улсаа те. Метронууд нь айгүй гоё байдаг. Энд одоо метрого ойлгохгүй. Би сая нэг замаас явж ирсэн хүмүүсээс битээр асуусан байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүн тэгж штэ. Үнэхээр хачин би бас өөрөө ойлгодгоо. Дээшээ гараад үзтэй л гэж. Strange гэж штэ. Одоо дээшээ гарч үзээ та. Бид одоо яха юу бол Хелински бол өөрөө бол их жижигхэн хот. Ер нь нэг том бол хот биш. Тэгээд одоо ямар ч байсан төв талбаар маань явахаар алхахаар 2 цаг орчим болчихоо. Алхаж байгаагаар метроор очил амар байна. За үн ямар үнэтэй байд энэ мэдэхгүй байна. Одоо тэгээ үн мөний судалж байгаа та хэлнэ. Актер өнөртэй гэдэг байхгүй. Амар хүнээс тусаж явсан чи өнөрт нь агаарч манайха уучлаарай нөгөө амар холмостой юм. Гэхдээ айгүй найрсаг юм байна. Бид тэр метронаа хаалган орчлоо үүдэн дээр нэрчээд эргээд яваадсан байна. Тиктийн ингээ авчт юм байна. Энд дээр ирээд явах газраа заагаад карт шот чинь. За метроор оръё. Иш орч юм нөхөө. Иш орч. Дуу унахгүй төрж орно минийхөө. За араа. Хоп. Банкт метрон суусан чинь сонирн байна те. нөгөө метроны бодлоо дугуй унах гэдэг юм хэмээр юм байгаа айл шүү дээ. Дугуй унахгүй шүү дээ ба. Аа нэг Дөрөн мөрмөр явна шүү дээ ба. Хэлж байгаа. Хаац. Тикет авсан чинь тэм цаасмаас өгдөл юм байна. Шууд карт уушаад болцдог. Энэ чинь нуурш голын ирэг дээр байсан биз дээ та эд те. За одоо бид ингэж Хелински одоо төв рүү орж явнаа. Эндээс 9 буудлын явнаа. За тэгээ сайхан та хэд Финлянд улсын төв, Финлянд улсын эдийн засаг, такс, татвар одоо бүх зүйлээ сайхан ярьж өгнө. Хоёр өдөр сайхан амарлаа те. Гэртээ гоё шиг л байж байгаа. Өнөөдрөөс гарч шít. За ийм сонирхолтой лифт байна тийм энэгөө. Лифт нь бишээ явдаг. Байсан чи. Тийм тэгсэн чи эднийх ингэж явд юм байна тий. Уршаага явдаг гэх юм уу? Одоо яаж явах юм? Ингэж. Яг энэ элеватортой адилхан явдаг юм байна. За бид нар юуг нь тасрах нутрыг олцсон. Тэгээд
цаасан тасгаас руу өгдөг юм байна. Шууд уншуулаад явчихна. Тэгээд тэрийг шалгадаг одоо тийм бол байхгүй. Мэдээж энэ чинь дэлхийн хамгийн аз жаргалтай улс болохоор энд бол тийм бол байхгүй. Хүн болгон филедээ авал яг үнэ шударгаар явдаг. Тийм юм байна та. За тэгээ бид нар одоо энэ Хельсинки Экстрагол гэж буудлын дээр яг энэ дээр төв зогсоолн байдаг юм байлаа. За чигээр ийшээ явах юм байна шиг нөхөө. За тэгээд ийшээгээ яваад одоо гой төв талбаар руу гарч үзнэ хэвлээ. За хаанаас ойлгож байгаа юу? Мэдхгүй байгаа биш ээ. Ишэл гэж ярьж байгаа биш ээ. За, Финляндийн нийслэл Хелсинки гэдэг хотын төв талбай, Сенатын талбай гэдэг талбай дээр бид ирсэн байна. За, энэ Алексис Кин гэдэг энэ хүн болбол ямар учиртай юм гэхээр фин хэлний утга зохиолын одоо мастер хүн юм байна. За, тэгээд ер нь бол фин хэлний одоогийн яг энэ язгуур одоо бүх юмыг нь одоо тодорхойлсон гэж шүү. Утга зохиол тэрийн тодорхойлсон зохиолч хүн юм байна. За энэ ард нь харагдаж байгаа энэ бол одоо Финляндийн одоо үндэсний театр гэж байна. Соёл урдынх нь одоо үндсэн төв юм байна. За тэгээд одоо энэ Сенатын талбай гэдэг дээр явж байна бидэд. За ийшээ юм нөхөө. Наашир. Тэр явж. Өөр унцаад идэв. За. Одоо тэг яах вэ юм нөхөө? Энийг барьчих. За. Өөрөө би тэгвүүх штэ би юу чи нөгөө юуг нь сольцоход хийж байхгүй юм нөхөө? солиог штэ юу солиог. За. Би юу солиог штэ. За тэгээд та хэд Финланд улсын талаар одоо сайхан товч бөгөөд гоё тодорхой ярьж өгье. Ийшээ. За Финланд улсын одоо үүсэл гэх юм бол 11-р зуунтай холбоотой. 11-р зуунаас эхэлж одоо Финланд улс бол анх одоо суурин тавигдсан байна. За тэгээд үндсэн фин үндэстний үндсэн угшил угсаа нь одоо Уралын нуруунаас гаралтай гэж шүү. Уралын нуруунаас нүүж ирсэн хүмүүс юм байна. За тэгээд 600 гаруй жилийн хугацаанд бол одоо Шведийн колони байсан байна энэ улс маань. Одоо Шведийн харайнд байжгаад тэгээд 1809 онд Орос Шведийн дайнаар Оросын эзэнт гүрэнд очсон байна. За тэгээд 1917 оны нөгөө Russian Revolution буюу Оросын одоо цагаан хувьсгал гэж ярьдаг. Тэр хувьсгалын дараагаар 1918 оны 12 сарын 6-нд одоо энэ улс маань тусгаар тогтнолоо зарлжээ. За тэгээ 12 сарын 6 бол энэ улсын хувьд бол одоо тусгаар тогтнолын баярын өдөр юм байна шүү манайхаа. За тэгээд Финланд улсын талаар ярих юм бол цааш нь за 1939-с 1940 оны хооронд бол одоо Winter War буюу одоо зөвлөлт холбоот улстай хэлсэн өвлийн дайн гэж их том дайн хийжээ энэ улс маань. Тухайн үед бол зөвлөлт холбоот улс маань 450 мянган цэрэгтэйгээр одоо энэ улс руу довтлсон юм байна. За тэгээд маш цөөхөн амтай тэр үед бол 3.6 сая хүн амтай байсан гэж байна. Тэгээд 3.6 сая хүн амтай байсан мөртлөө одоо маш их хүчтэй эсэргүүцэл үзүүлж одоо дэлхийн нийтийн анхааралд оржээ энэ улс маань. За тэгээд 41-с 44 оны хооронд бол одоо үргэлжлийн дайн буюу бүгд Германы одоо айрамтай нэгдэж одоо Оросын холбооны улсын эсрэг тулдж байсан юм байна. Энэ улсын түүхний сонирхолтой байц. За тэгээд газар нутгийнхаа тодорхой хэсгийг одоо Оросын холбооны улсад 44 онд алдсан ч гэсэн тусгай тогтнол бол хадгалж өгч чадсан улс юм байна. Финланд гэдэг улс маань. За тэгээд Финланд улсын талаар сонирхолтой баримт хэлэх юм бол Финланд улс нь хүн ам нь бол 5.6 сая хүн амтай байна. За газар нутгийн хэмжээгээр бол одоо 338 мянган хавтгай дөрвөлжин км квадрат нутагтай гэж байна. За нийт нутгийн 75% нь бол ой байдгийн байна. За тэгээд ерөнхийдөө эдийн засгийн хувьд бол ой одоо аж ахуй, за тэгээд цаасны үйлдвэр, картоны үйлдвэр, за тэгээд
Z-Sneak болоод нөгөө батарей, литиум батарейны одоо гол түүх хийдэг бол одоо гадагш нь экспортлдог болсон юм байна. За дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд бол энэ улс маань 330 тэрбум гэж байна. Тэрбум одоо доллар. За тэгээд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн бол 57 мянган доллар гэж байна шүү. Өндөр үзүүлэлттэй байна. За тэгээд нийт одоо аж жаргалынхаа индексээр бол одоо дэлхийн одоо топ улсаар одоо сүүлийн хэдэн жил дараалал шалгалж байгаа юм байна. За өргөжлүүлээд явраа хэвлээ. За одоо энэ Хеленскийн сүм гэдэг одоо эдний хувьд нэлээд алдартай одоо Финлянд улсын хувьд Хеленский хотын хувьд одоо бас үндэсний бахархал болсон гоё сүм байт юм байна. За тэгээд 1830-аас 1852 оны хооронд баригдсан юм байна энэ сүм маань. Оросын эзэнт гүрний мэдэлд байж байхдаа баригдсан юм сүм байна. За одоо бараг нэг 300 жилийн одоо настай гэх юм уу да. За тэгээд нэгдүгээр Николай хааны нэрээр нэрлэгдэж байжгаад Фин улс маань тусгаар тогтнолоо зарлсны дараагаар энийг бол одоо Хеленскийн сүм буюу Хеленский катедрал гэдэг тийм нэрийг өгсөн юм байна. За тэгээ ер нь бол Финлянд улсад ирсэн одоо хүмүүсийн хувьд жуулчдын хувьд хамгийн түрүүнд үзэх ёстой газрын нэг бол энэ юм байна. За тэгээ энэ бол үнэхээр гоё хийц загвартай их гоё сүм биш шүү. Янзан гоё юм аа. За тэгээд би түрүүн та хэддээ хэлчихсэн тийм ээ. Финлянд улс бол сүүлийн хэдэн жил одоо аж жаргалтай улсын одоо энд одоо аж жаргалтай улс дэлхийн хамгийн аж жаргалтай улс гэж индексээр бол одоо дэлхийд бол одоо сүүлийн хэдэн жил бол дараалал эргүүлж байгаа улс юм байна. За тэгвэл энд их сонирхолтой зүйл байгаа. За тэр нь юу вэ гэхээр энэ улс маань татврын систем бол маш өндөр. Одоо 30-аас 55% татвар авдаг гэж байна. За нийгмийн даатгалын шийтгэл, хүн амын орлогын албан татвар, за ингээд компаниудаас одоо хамаарсан татваруудыг бол ингээд тооцох юм бол ер нь 30-аас 55% татвар авдаг. За дундаж цалин бол 3500-аас 4500 евро гэж байна. За эмч хүн бол 7-оос 8000 биш ээ, эмч хүн бол 8-аас 12 мянган еврогийн цалинтай. За IT инженер бол 7-оос 8 мянган еврогийн цалинтай гэж байна. Гэхдээ нийт цалингийн бараг 50% нь бол одоо ингээд татварт явцдаг. За тэгээ ингээд 50% татварт явцдаг мөртлөө яагаад энэ улс маань ингээд одоо тий аж жаргалтай улсын индексээр ингээд дэлхийд тэргүүлж байгаа гэхээр хэд хэдэн хүчин зүйл энэ улсад байдгийн байна. За нэгдүгээрт нь бол авилгал бол бараг 0 гэж хэлж байна. Энэ улсад авилгал байхгүй. За нэгдүгээрт. За хоёрдугаарт энэ улсад бол боловсрал үнэгүй. За бараг боловсрал үнэгүй гэж хэлэхэд болно гэж байна. За их сургууль тийм ээ. За 10 high school бол ойлгомжтой. За их сургууль бол бараг үнэгүй гэж байна. За тэгээ боловсролын системээрээ бол дэлхийд тэргүүлдэг улс юм байна. За тэгээ 3 дугаарт бол эрүүл мэнд. Эрүүл мэндийн даатгал бол маш сайн гэж энэ улсад одоо. За тэгээ 4 дугаарт нийгмийн халамж. За тэгэхээр та амьдралынхаа туршид өндөр татвар төлсөн ч гэсэн эргүүлээд улсаас танд одоо боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж гэх мэт одоо юм хөнгөлтөөдөг бол маш сайн өгдөг учраас за дээрээс нөгөө нэг авилгал байхгүй учраас энэ улс маань бол ингээд дэлхийн аж жаргалтай улс гэдэг одоо жагсаалтыг бол байнга тэргүүлж байгаа юм байна. За тэгээ Финлянд улсын хувьд бол мянган нуурын орн гэдэг нэртэй. За яагаад мянган нуурын орн гэдэг нэрийг авсан бэхээр үндсэндээ бол 188 мянган нууртай энэ улс маань өөрөө. За тэгээ 188 мянган нууртай мөртлөө байгаль нь бол одоо юу гэдгийг тасархаа одоо маш гоё байгальтай 75% модтой дэлхийн хамгийн цэвэр агаартай одоо улс гэж явдаг юм байна. За тэгээд энэ улсын хувьд бас нэг сонирхолтой зүйл нь за бүс нутгаас хамаарат хойд Лапланд хэсэг гэдэг одоо Финляндийн хойд хэсэгтэрээ одоо Арктикийн бүс орчдөг юм байна. За Лапланд хэсэгтээ болвол зуны улиралд бол одоо бүтэн 2 сарын турш нар жаргадгүй. Бүтэн нартай байдаг. Байнгын нартай байдаг гэж байна. За одоо миний байгаа Хеленский гэдэг энэ хотод бол шөнө бол ер нь ингээд нэг тийм бүрхий гэгээтэй юм шиг тийм байдаг.
За тэгээ хойд хэсгээр бол одоо зуны удирдалтаа болвол бүтэн одоо ингээд нар жаргадгүй гэж шүү. Байнга нартай байдаг. Тэр сонирхолтой байгааз. За тэгэнгүүтээ зуны удирдал нь бол нэг 3 сар гэж байна. Манай тайлхан 3 сар орчим үргэлжилдэг. За температурын хувьд бол ерөнхийдөө 25 градус байдаг зуны удирдалтаа. За тэгээ 25 градус бол финляндчууд бол нэлээд халуун гэж үздэг юм байна. За тэгээд энэ зуны удирдал нь их богино үргэлжилдэг учраас энэ хүмүүс маань Midsummer буюу одоо зуны удирдлынхаа яг оргил хэсэгт нь одоо ингэж тэмдэглэдэг тийм үндэсний одоо баяр байдаг юм байна. За тэр баяр нь бол өчтөр болоод өнгөрлөө 5 дахь өдөр хагас өдрөө өчтөр Midsummer гэдэг одоо тийм гоё баяр болд юм байна. Зуныхаа удирдлыг тэмдэглэсэн баяр. За өвлийн удирдал нь эсрэгээр айгүй сонирхолтой. Финляндд бол 5-аас 7 сарын хугацаанд үргэлжилдэг гэж байна. Хойд хэсгээр бол бүр урт удаан үргэлжилдэг. За тэгэнгүүт яадаг вэ гэхээр мөн адил зарим хэсэгтээ 50 хоног одоо тий нар гарддаг гэж харахгүй байдаг. Бараг 2 сарын хугацаанд бол одоо харахгүй байдаг. Бүдкэн одоо өдөртөө бол нэг бүдкэн гэгээтэй байдаг. Бүдкэн гэж шүү. Бүдкэн гэгээтэй. За тэгээ шөнө нь бол бүр darkness буюу одоо тас харанхуй байдаг гэж байна. Тэгэхээр аюул сонирхолтой улс юм байна Финлянд улсын хувьд. За тэгээд өвлийн удирдлыг бол финляндчууд нэлээд урт удаан үргэлжилдэг гэж өөрсдөө бол тэгж хэлж байна. 5-аас 7 сар үргэлжилдэг юм байна. За удирдлын хувьд бол нөгөө хас 30 градус хамгийн хүйтэндээ нэг хас 30 градус. Ер нь бол түүхийн туршид бол хамгийн хүйтнээр тэмдэгдсэн хас 37 градус байдаг юм байна Финляндад. За 100 биш хасах 51 градус гэдэг юм байна. 100 нь бол нэмэх 37 градусаар бол бүртгэгдсэн байт юм байна. Гэхдээ ер нь бол дунджаар бол нэг 100-аа бол нэг 25 градус. За өвөлдөө болвол одоо 30 градус, хас 30 градусын хэмжээтэй байдгийг байна. За тэгээ Финлянд улсын хувьд бол одоо яриад байх юм бол дуусгүй сайхан төвхтэй ийм гоё улс байдаг юм байна. Бид нар түрүүн тэр төв талбай дээр нь очсон. Сенатын талбай гэдэг нэртэй юм байна. Финляндын одоо түүхэн тийм гоё талбай байна. Тэр эргэн тойронд нь их сургуулиуд байдаг. Одоо Хеленский их сургууль бол яг хажууд нь байдаг юм байна. За тэгээд нөгөө засгийн газар government-ийн барилгууд нь байдаг юм байна. За үндэсний театр нь байдаг юм байна. За тэгээд Финлянд улсын талаар өшөө захиа сонирхолтой нэг баримтыг одоо та хэд хэлгээд. Финлянд улс болвол хүнд металл гэж ярьдаг. Хүнд металл рок хамтлаг гэх юм уу одоо тий. Одоо нэг хүнд ноогдох одоо юугаар бол дэлхийд дээвүрт явдаг гэж шүү. 5.6 сая хүн амтай мөртлөө хүнд металл одоо рок хамтлагаар бол дэлхийд тэргүүлдэг гэж байна энэ улс маань. За тэгээд та хэд мөн мэдж байгаа Nightwish гэдэг нэг хамтлаг байдаг юм да. Одоо симфони хөгжмөнтэй хосолж тоглодог Nightwish гэдэг хамтлаг байдаг. За энэ бол Финляндийн хамтлаг юм биш үү Nightwish гэдэг. За тэгээд бага насны хүүхдүүдийг бол одоо энэ рок хамтлаг, металл хамтлаг бол үзхийг бол хүлээн зөвшөөрдөг гэж байна. Тэгээ энэ яагаад ийм олон хүнд металл ийм рок хамтлагууд их байгаад байдгүй гэдэг үндсэн шалтгааны юу гэхээр ерөнхийдөө Финлянд хүмүүс их дуугаа хүмүүс юм байна. Дотгошоо тийм хүмүүс байдаг юм байна. За тэгээд сэтгэл хөдлөл эмошно бол ерөөсөө энэ металл хөгжим, хүнд рок хөгжим сонсох, дуулах энэ мэдрэмжээрээ гадагшаа гаргадаг гэж байна. Тэгэхээр энэ бол аргагүй байгаль цаг өөрийн хувьд ч гэсэн энэ чинь одоо хідэн сараар ингээд өдөр болдгоо шүн болдог. Эсвэл ингээд шүн болохгүйгээр хідэн сараар одоо ингээд өдрийн турш байдаг. Учираас одоо энэ хүмүүс одоо тэр сэтгэл хөдлөл, мэдрэмж, филингээ одоо хүнд металл хамтлаг, рок хамтлагаар бол гаргадаг юм байна. За тэгээ Финлянд бол үнэхээр сонирхолтой улс байна. За тэгээд метро, тарамбай, транспортейшн бол маш сайн хөгжсөн энэ улсад. Одоо энэ бол жишээлбэл одоо тарамбай явж байна. За хэдэл өдрийн хоол иднэ. Бидэд одоо Финляндад одоо өдрийн хоол иднэ. За тэгээд Финлянд үндэсний бас нэг том соёл бол би бас таад хэлж өгч мартсан байна. За энэ юу вэ? Саун. Нэг үнд ноогдох саунаараа бол одоо бараг дэлхийд хэрэглэдэг. Саун бол эдний үндсэн соёл. 5.6 сая хүн амтай мөртлөө 3 сая гаруй саунтаа гэж байна. Энэ саунгүй газар гэж байхгүй. За саунгүй байшин гэж бараг байдгүй гэж байна. Бүх газараа саунтаа гэж байна. За тэгээ. За бид өдрийнхөө хоолнд аваад за миний хөөс өвшөө идэж байгаа юм байна. За. За бид өдрийнхөө хоолыг идэхэд Финляндын нийслэл Хеленский гэдэг хотын төвд нэг кафе хоолны газар орсон байна. За тэгээд юу сонирхолж хэлж байгаа гэхээр
Буфе хоол нь 160 мянган төгрөг болжээ. Бид дөрөв нийтээд нэг настай хүүхдээс бол мөнгө авдаг юм байна. Тэгээд миний үгээс 50%-аар тэгээд эхнэр үхээрээс болохоор 100 авсан чинь ингээд бүгд нэлээд Монгол мөнгөөр 160 мянган төгрөг болж байна. Буфе хоол нь хамхан байгаач 160 мянган төгрөг Европт. Монголчин буфе хоолоос нэг жоохон үнэтэй болоод санагдах юм. Нэг хүний 90 мянган занг болдог л дээ. За тэгээ ингээд бүх төрлийн сайхан сушинууд. Энэ одоо суши ресторан шүү наа тэгээд. За энд нь сайхан ингээд буфе хоолнууд. Үгүй мах, тахайны мах. За одоо тэгээ юу гэдэг бүх төрлийн хоол байна. За уух юм бас өнгөө гэж энэ дотор орцсон. За тэгээ эндгээр ингээд шүлнүүд байна. За ингээд нөгөө дампч буюу банш. Тэгээ бүх төрлийн пицца. За тэгээд эндгээр сайхан ногоонууд, салааднууд одоо юу байдгийг те. За тэгээд яг хоол бол яг энэ зур Ями гэдэг Аз хоолны Хонконг хоолны буфе ресторан таарчлаа тэнд орцсон. За тэгээд голнууд би таардаг сайхан түүхээ ярина. Одоо Финляндийн одоо яаж болох бүх зүйлийг яаж таардаг сайхан үзүүлэх болно. Өдрийн хоолоо сайхан идчихэд өргөжлүүлээд хэдүүлээ гоё юм үзнэ. За бид ч өдрийн хоолоо идээд энэ бол хадгалсан юм шүү. Микро дуурж ах шүү те. За энэ нэг сайхан. Нэг юм блүү асаад байна. Хоёр блүү асаад байна. За болбоо. Тэ Папд. Энэ чаар тэр нэг юуг нь байсан. Интернет нь байхгүй мэн үү? Чинийхээр явах юм уу? Чинийхээр шүү. Чинийхийг юу ажилтаа? Хот соцсол болоо гэсэн чинь. Сод шийдчихсэн. Энэ нэг юуг нь яаж унтраад юм бол нөгөө сториг нь Гаргач. Гаргач. За. Ой, амрууга чихгүй шүү. Ой. Лайв. Гэрэл идтэй. Нэг тэгтээ бага дээр. Багтана. Зяачлаа дээр. Ишин дэвчээ. Суши санахаа нэг тийм чикен хэлчих дахиагаа хийж болно. Тэгээ хоцгоо цацсан байна. Эрдэнэ шишээстэй янз бүрийн амталсан шүү дээ. Брокколи ноонууд ихтэй гоё амталсан. Нэрийг яах вэ? Амруугаа чихэр нэг юм болно. Тэш өөр хаалт үзсэн. Энэ тэгээ чинийх угаасаа лайв гэж хэрэггүй юм шүү. Бараг сэнэггүй юм шүү. За. Тэгээд нэг хүмүүс хондоогоод дөнгөж ороод хүмүүс хондоогоод амдадах юмсэн тийм амар гомдгоос гэлжтэй хүмүүс авах. тэнгүүтэй тий. Яа ч хүмүүс авчихсан. Манай хүн үзэгч дараад ирсэн. Энэ халуун цай. Хөө шууд 10 гараад. Хүүхд юм татаад байна. Би цааталт нь суучдаг. Миний хүн нааталт нь суучих. Дахин босох надад айгу төвхтэй. За бүгдэнд нь өдрийн минь. Өдрийн минь гэж. Монголд ороосоо. Юу ч таар энийг Бүгд энэ дахиад барилж. энийг их болохоор. Энийг ээж суши идмээргүй байна. Суши тавьчихъя. Хүүгээ чинь талтаа суулгах чуу. Энийг авах. Тэр хөөж хилдээд тах юм. Шүү. Энэ нэг ажиллаж байгаа юм өөр нэг. Тэр энэ дээр ажиллаж. За. Камерын дээр. Тэр камерын дээрх микээ бас авъя. За. Бүгдээрэнд нь өдрийн минь. Монголд одоо хэд болж байна? Гүж байгаа. Чичрээд байна. Бид хэдэн ямаа сайхан үзээ явж байна. За нөгөө нэг наашаа ороод ява. Хоёр нэг жоохон инээдтэй болоо тий. Нойрноос морой гэдэг лөө, хоолноос морой гэдэг лөө. Дугуугаа мартчихсан. Манайгүй. Тэгээд тэр буцааж ирээ дугуугаа авах байвч. Дэлгүүрийн гадаа үлдээсэн. За тэгээд сайхан юм байсан байрандаа байдаг. Тэ? Ийм өндөр өсөлтөө улс чиний гоё юм тий шүү дээ. Манайд бол жишээлбэл хүний юм өөр юм шиг боддог хүмүүс одоо айл хэдий аваа явчих бах.
За дууган ч хэвээ хэлээ. Тийшээ. За тэгээд таатай өргөжлөлээд гоё. Хилинскатын төвд байдаг бас нэг гоё барилгыг жижигхэн түүхтэй нэрээд өгчөө. За энэ юу вэ гэхээр энэ харагдаж байна. За энэ бол Хилинскигийн хотын төв вокзал. За тэгээ 1919 онд баригдсан. 100 жилийн настай. За одоогоор бараг 105 жил тийм ээ. 105 жилийн настай. Ийм вокзал байна. Одоо хуучны барилга гэх юм уу. За нэр нь бол за энэ нүгээр очих юм аа. За ой боломжтой төв ба. За анаа хууч одоо. Шууд чигээрээ гараад. За тэгээд вокзалын нэр нь бол James Stone James гэх юм уу? Аврах чулуун хүмүүс гэдэг нэртэй. Тийм нэртэй. Финчүүд бол одоо Финляндуудыг бол финүүд гэж ярьдаг. Финчүүд. За финчүүд бол тэгж нэрлсэн юм байна. За тэр нь арга бах. Гадааны 4 юм аврах хүнтэй. Ийм том аврах хүмүүс байдаг. За тэгээд одоо түүх юм да тийм ээ. 100 жилийн настай барилга. 100 гаруй жилийн настай барилга. Тэгээд одоо Хилинскигийн төв вокзал. За одоо зайлшгүй бас нэг үүсэх ёстой нэг байгаль үнж юм байна. Тэгээд вагон энэ нь бол сүүлийн үеийн гоё вагонууд тавигдсан байна энд. Тэгээ барилгын хувьд бол ялч одоо хуучны барилга юм байна. За мэдээ цаах явж гэнэ оо. Тэ одоо хэдүүлээ Market Square гэдэг яг далайн ирэг дээр бомт дээр байдаг зах байт юм байна. Одоо тийш явж байна. Тэр их гоё гэж зайлшгүй үзэх газраа. Абаа. Манай хөстө гоё байстай. Яа. За. Гин шилээ хазаарсан. Ээ. Базыч. Öbä. Never sing a song that would be just ours, but I sang them all to another heart. I wanna cry and I wanna love, but all my tears can use up. Hello again. Another love, all my tears been used up on another love, all my tears been used up on another love, all my tears have been used up. За манайхаа бол хөгжмийн мэдрэмжтэй байгаа шүү. Be just ours, but sing them all to another heart. I wanna cry and I wanna love, but all my tears have been used up. За тэгээд би Финлянд улсын талаар таатай сайн сайхан зүйлийг нь ярьлаа.
За тэгвэл одоо сар зуулийн талаар нь хэлж өгье. За Финлянд улсад одоо тулгандаад байгаа нэг том асуудал байгаа гэж байна. За энэ юу гэхээр хүн амын хэд төгсрөлтөө. За тэгээ улсаасаа хүн амдаа чиглэсэн бодлого, тусламж үйлчилгээ энэ төр нь одоо бүх зүйл нь сайн байхаар одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамж бүх юм сайн байхаар нэгдүгээр. Хоёрдугаар энэ улс маань өөрөө нөгөө одоо хоол хүнс цагаагаар уур амьсгал бүх зүйл нь сайхан. Дээрээс нь стресс авах болохоор хүн амын дундаж насалт айгүй өндөр юм байна. За 82 гэж байна. Статистик дээр. Тэгэхээр хүн амын дундаж насалт 82 болоод ирэхээр хүн амын хөгсрөлт гэдэг юм одоо явагдаад байгаа маань энэ улсад. За тэгээ хүн амын хөгсрөлт маань одоо энэ улсын бас нэг гол тийм асуудал проблем болчиход байгаа гэж байна. За унчгүй дээ. Албаныг цаашаа авъя. За тэгээд ерөнхийдөө болвол залуучууд одоо шинэ үеийн залуучууд нь бол ер нь баг гэрлэхгүй одоо хөөгтэй олох гэж гэдэг юм уу. За эмэгтэйчүүдийн хувьд бол одоо эрэгтэй хүнтэй суух гэж гэдэг юм уу. Тиймэрхүү бас нэг үзэл бодолтой байдгаасаа болоод тэр нь ч бас энэ хүн амын хөгсрөлтөнд нөлөөлж байгаа юм шиг байна. Ер нь нэг анзаарч байгаа зүйл жоохон хөвгмөгт бол ер нь их бага харагдчихэв. Ер нь бол их бага юм байна. Тэгээд ихэвчлэн одоо тийм настай хүмүүс болоод их харагдаж байна энд. За одоо хэдэл Market Square гэдэг энд одоо далайн ирэх дээр том худалдааны гудамж юм байна. Тэгээд тэнд одоо заагаас сөвнөр одоо юу гэдгийг бүх зүйлийг ингээд зардгийм байна. Одоо тийш яаж эндээс жуулчд бол их очиж үздэг газар гэдэг гэж байна тэрийг. За тэгээд өчигдөр бол нөгөө би түрүүн бас хэлсэн ярианд Midsummer гэдэг одоо эндхийн хамгийн том баяр өөрөөр хэлбэл нөгөө 100 дахь дуртай гэсэн үг өвөл их удаа үргэлжилдэг энэ Финляндд. Ер нь хүмүүс хэлж байгаагаар бол нэг 5-аас 7 сар ингээд үргэлжилдэг өвлийн өдрөөл. Тэгээд 100 бол их богинохоо одоо нэг 3 сар орчим үргэлжилдэг. Тэгээд нэг 100 яг оргил үе нь одоо юм байна. Зуны одоо яг оргил үе. Тэгээд Midsummer буюу одоо тийм celebration ингээд баяр байдаг эднээ. Тэгээд тэр баяраараа ингээд дуулж хуурж бүжгэлдэг. Тийм баяраа тэмдэглэдэг юм байна. За тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь би түрүүн таад хэлжсэн те нөгөө нэг хүнд ногдох металл хөгжим гэх юм уу те одоо хүнд ороод металл хөгжмийнхаа одоо тоогоор бас дэлхийд тэргүүлдэг ус гэдэг хэлж байна. Тэгээд тэр хөгжмийг одоо тоогоостороо тэгж дууснараа одоо дотоод мэдрэмжээс гаргаж чөлөөлдөг гэж шүү. За тэгээд Финлянд улсын талаар ерөнхийдөө яриад байхад бол тийм байна. Тэгээд эдийн засгийн үндсэн тулгуур нь бол одоо он аж ахуй, за тэр дундаа цаас, картон цаас одоо хийж одоо гадагшаа экспортлдог. За тэгээ байгалийн баялаг одоо нөгөө Алт, Зис, Купер гэдэг жишээ. За тэгээ гол одоо Финлянд улсын одоо алсын хараа гэх юм хөгжлийн үндсэн зорилго нь бол одоо нөгөө литиум батарей үйлдвэрлэх. Тэгээ литиум батарейны гол түүхийд бол энэ Финлянд улсад байдаг юм байна. Тэгэхээр тэр одоо юунда тулгуурс одоо батарей литиум батарейны одоо дэлхийн номер 1 үйлдвэрлэгч улс болох тийм зорилготой байна. Тэгээд энэ улсын маань тухайд тэгэхээр ер нь тэгээд миний анзаарч байгаа зүйл бол одоо зовлон үтсэн ард түмнийг хөгждөг юм шиг байна штэ. Бас тэгээд финландчуудын хувьд бол бас нэлээд их одоо бас л одоо зовлон үтсэн гэж хэлэх юм уу да. Тэгээд одоо бас л олон улсын колони байсан. Тэгээд дайн бас хийж ирсэн. Одоо тэгээд дайны дараа гэж байна 1944 он дайны дараа бол их ядуу байсан гэж энэ улс маш их ядуу байсан гэж байна. Тэгээд одоо тэрнээс хойш бол одоо хүн амдаа чиглэсэн бодлого зөв стратеги барьснараа бол өнөөгийн энэ гоё улсыг одоо бий болгосон байна. Тэгээд дотоодын бүтээгдэхүүн нэг хонд ногдох гэж байна. Тэр нь бол одоо $57,000 гэж шүү дээ. Тэр чинь амар гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь бол дэлхийн баян улсын тоонд ордог. Тэгээд дэлхийн хамгийн аз жаргалтай улсаа гэж байна.
Яга уйласан дүүгээ. Сай. За одоо та хэдтэй Финляндын Хельсинки хотод байдаг бас нэг гоё сонирхолтой хоёр түүхэн газрыг үзүүлье. За эхнийх нь бол одоо Market Square гэдэг. За 1830 оноос 30 онд анх байгуулагдсан зах юм байна. За тэгээд финландчуудын одоо үндсэн соёл, үндсэн амьдралын хэв маяг нь бол зайлшгүй одоо энэ далай тэнгистэй холбоотой. За мод, заагас, давирхаа гих зүйлийг бол одоо ингэж худалдаалдаг байжээ. Тэгээд одоо би нэг өмнө ярьжсэн те ер нь бол энэ шведүүд анх Шведийн колони байхдаа энэ Финлянд улс маань анх үүссэн. Тэгтээ Густав гэдэг одоо Шведийн хаан маань энэ Балтийн тэнгис дэх одоо худалдааны одоо байр суурь алдахгүй тулд энэ Хельсинки гэдэг хотыг анх байгуулж л дээ. Яг тэр үед бол нөгөө Латви улс болоод Эстон улсын хувьд бол энэ Балтийн тэнгисийн худалдаанд бол жоохон тийм ноёрхох байдалтай байжээ. Тэгээд анх бол одоо энэ Хельсинки хотын суурийг бол анх тэг тавьж ирсэн юм байна. За тэгээд ер нь бол одоо 200 гаруй жилийн түүхтэй энэ Market Square гэж одоо энэ зах бол одоо их хууршиг зах юм байна. Та хэд маань одоо энэ шат юм харах юм бол энэ одоо тэр дээр үеийнхаараа байсан байгаагаараа байгаа мэнэ. За тэгээ энд юугаараа алдартай юм бэ гэдэг тэгвэл энэ зах маань хул загс зардаг, хул загсаар алдартай гэж байна. За тэгээд хамгийн сонирхол татчихсан зүйл нь бол нөгөө цаа буугын мах зардаг юм байна энэ зах дээр. За тэгээд цаа буугын мах зардаг гэж байна, хул загсаа зардаг гэж байна, за жимсээ зардаг гэж байна. За Финлянд бол усан үзмээр алдартай. За манай найз бол тэгжсэн усан үзмийн заавал ижээсээр ерөөс усан үзм бол их гоё амттай гэсэн. За одоо жишээлбэл энд ингээд усан үзмэн байж байна. 7 евро. Hello. За тэгээд ийшээгээ ингээд явъя. За энэ бол одоо ингээд нэг үндэсний ногоо сайхан байж байна. Hello. I'm good. Okay. Would you like to try? Okay, let me try. Wow. It's very delicious. Yeah. За би сая усан үзмэн амслаа. Усан үзм бол үнэхээр гоё амттай. Надад бол зайлшгүй амсч үзээрэй гэж хэлжсэн. Тэгээд амсч үзлээ. Гэхдээ энийг бол би ямар ч гэсэн авч иднэ. Энэ угаасаа юм гоё том юутай байна. Ингээд нэг юм 8 еврогийн үнэтэй юм байна. За энийг бол би авч иднэ. Маш гоё амттай юм байна. За тэгээд энэ захын маань түүх бол ингээ 200 гаруй жилийн түүхтэй. За тэгээд эндээс одоо та хэд бас нэг юм сонирхуулаад хэлэхэд Финланд улс маань өөрөө нөгөө нэг хөлөн гоц үйлдвэрлэлээр бол бас их алдартай юм байна шүү дээ. Амар том одоо хөлөн гоцуудыг үйлдвэрлэдэг. За тэр дундаа бол одоо нөгөө мөс төстэй хөлөн гоцуудыг бол жинхэнэ үйлдвэрлэдэг юм байна. За тэгээд нөгөө ferry гэж бид нар ярьдаг нөгөө том хөлөг онгоцууд нөгөө машин тээвэрлээд одоо жишээлбэл энэ Балтийн орнуудын хооронд ингэж нөгөө эдгээр чи нөгөө нэг Эстон руугаа юм уу те одоо Латви руугаа гарахын тулд энэ том ferry гэдэг хөлөг онгоцоо одоо хөлгөж машинаа ачиж гардаг. Би ч гэсэн одоо намайг болоод тэгж авч гарч ирж ирсэн. За тэгээд тэр хөлөг онгоцоороо алдартай тэр хөлөг онгоцоо энд үйлдвэрлэдэг юм байна. За одоо би та хэд харуулъя. Үнэхээр аврах хөлөг онгоц нь одоо дотор нь орохоор ингээ 8 9 давхар 10 давхар. За тэгээд дотор талдаа казино, хоол, бизнес лаунж одоо юу гэдгийг те бүх төрлийн юмнууд тэн дотор байна. Ресторан, суши ресторанууд гэх мэтлэнгийн. За тэгээд ямар ч байсан одоо Финлянд улсын хувьд бол одоо зайлшгүй үзэх ёстой нэг газар нь бол энэ
Market Square гэдэг бол та хэд маань заавал үзэх ёстой байх шүү. Хэрвээ Хельсингид ирж байгаа болвол. За би бол түрүүн та хэдтэй нөгөө төв талбайг нь үзүүлсэн. Нөгөө нэг Сенаторын талбай гэдэг төв талбайг үзүүлсэн. Тэрийг зайлшгүй үзэх хэрэгтэй. Тэрнээ хажуу талд бол одоо бас 100 гаруй жилийн настай, 105 жилийн настай одоо вокзал байгаа. Тэр вокзал бол одоо нэр нь чулуун хүн тий аврах чулуун хүн буюу одоо Jane Stone гэдэг тий тийм нэртэй тийм вокзал байсан. За тэгээ хажууд нь бол Хельсингийн их сургууль байгаа даа, университет байж байгаа. За эргэн тойронд төр захиргааны байгууллагууд нь байдаг. За тэгээ тэрний дараагийн нэг үзэх ёстой зүйл нь бол нөгөө сүм байгаад байгаа. За энтхээ Хельсингийн сүм буюу Оросын эзэнт гүрний мэдэл байх үед одоо Оросууд барьсан 1-р Николай хаандаа зориулж 1-р Николай гэдэг нэрээр барьж байсан тэр сүм байгаад байгаа. Одоо эдний бол үндсэн бэлэг тэмдэг гадны жуулчид ирээд бол зайлшгүй үзэх ёстой. Одоо газрын нэг бол яалч тэр сүм байгаад байгаа. За тэр сүмийн маань орой одоо тэнд харагдсан би та хэд харуулъя. За тэр арай одоо тэр харагдчихээн. Энэ бол өстө үнэхээр гайхалтай гоё сүм байлээ. За тэгээд одоо яг зуны сайхан уйлрал, аялал жуулчлалын уйлралаар бид нар ирсэн байгаа болохоор бүх юм энэ сайхан байна. Чөлөөтэй. Жуулчид бол маш ихтэй байна. За нэг анзаарчихсан зүйл бол энэ дээгүүрийн цахлаанууд айгүй их юм аа зүгээр толгой шөргөчгээл хийсээд цахлаа шуу ихтэй юм байна. За тэгээд Финлянд хүмүүсийн хувьд бол бас ан авд их дуртай юм байна. За дээрэс нь цаабугынхаа махыг иддэг. За энд бас нэг онцлог зүйл нь бол хандгай их байдаг юм байна. Хандгай ихтэй юм байна. За тэгээд Хельсинкийн хувьд бол одоо дахиад нэг бас та хэдтэй үзүүлэх нэг гоё юм байна. За тэр нь бол юу вэ гэхээр энэ байна. За энэ бол та бүхэн маань харж байгаа сүм байгаа. За энэ Апанский катедрал гэсэн баха. За энэ бол үнэн алдартны сүм. Одоо Европ дахь хамгийн том одоо сүмүүдийн нэг гэж байна. Үнэн алдартны сүм. За энийг бол 1868 онд барьжээ. Мөн адил Оросын эзэнт гүрний үед барьсан. За тэгээд ер нь бол энэ бас нэг сонирхолтой зүйл нь бол Финлянд бол одоо барууны үзэл баримталтай улс тэгсэн мөртлөө одоо ягаад энэ сүм бол энэ хотын төвд ингээ байж байдаг. Энэ нь бол юу хэлж ийнэ гэхээр хуучныхаа одоо тий барилга түүх одоо соёлоо одоо тусдаггүй нэг жишээ нь бол энэ юм байна. Тэгээд энийг бол одоо маш олон хүмүүсийг ирж үздэг гэж байна энэ барилгыг бол. За энэ бол ингээ харах юм бол дээрээ 13 юм алтан бөмбөгөр оройтой. За энэ юу хэлж байгаа вэ гэхээр хамгийн том орой нь болохоор Есүс буюу Есүс Христийг бэлэгддэг. За тойрсон 12 жижиг бөмбөгөр орой нь бол Есүсийн 12 дагагчийг бэлэгддэг юм байна. За энэ бол одоо ингээд эдний үед бол бас түүхнийг одоо юм нэг барилга байгуулсан чинь энийг барихдаа бол дан улаан тосгоор барьсан гэж шүү. За одоо энэ бол орхыг хориотой зүгээр гадна талаас нь ингээ сайхан жуулчид үздэг ийм барилга байна шүү манайхаа. За тэгээ ерөнхийдөө бол одоо Финлянд улсын талаар яриад бол одоо дуусахгүй. Тэгэхээр товчхондоо бол та хэд ямар ч гэсэн Финлянд улсын талаар тодорхой ойлголт бол өгсөн гэж бодож байна. За ялангуяа Хельсинки гэдэг хотын талаар. За тэгээд ер нь цаашлаад бид нар бол хоошоогоо бас хойд Финлянд буюу одоо Лапланд гэдэг одоо газар байна. Одоо нөгөө одоо бол Лапландд нар жаргадгүй гэсэн үг. Нар жаргадгүй энэ эхэлсэн гэсэн үг. Одоо тэнд ингээд 24 цаг бол ингээд яг энэ нартаа байна гэсэн үг. За өвлийн улиралд бол наргүй гэсэн үг тий 50 хоногийн туршид бол юм харанхуй байдаг гэсэн үг. Одоо тэгээд тэр сонин газар бид нар очив. За тэгээд тэрнээс хойш бид нар замд бол бид нар нөгөө нэг Санта Клаусын Village гэж одоо Санта Клаусын тосгонд бид нар очих ёстой. Тэр тосныг үзэн за тосны талаар тэр үед нь очиж би таад ярина. За тэгээд тэрнээс хойшоо цаашаа явангууд Норвегийн хамгийн хойд хэсэг дээр очино. Одоо Арктикийн бас газар одоо өөрийн газрын хамгийн хойд хэсэгт гэсэн үг. Европын хамгийн хойд хэсэгт бид нар очино. За тэгээ ерөнхийдөө бол ийм сайхан байна. Финлянд улс бол үнэхээр уур амьсгал бол их сайхан таатай байна. Монгол хүний бие организмд бол хамгийн гоё тохирсон тийм уур амьсгалтай газар юм байна шүү. Тэгээд надад бол маш их таалагдж байна.
За энээс их халуун болоод би ч бас дургүй, энээс их хүүтэн байвал бас онцгүй. Тэгээ өвөлдөө болоод бас хас 30-аараас тэрээс илүү бол хүүтэрдгүй гэж байна. За тэгээд одоо орчин дайрны харуулхад тийм бай. За тэгээд хаасаагүй спортоор хичээсэн, гүйсэн, харайсан, Монгол дугуйсан тийм хүмүүс их байх юм аа. За ер нь бол одоо хотын хэмжээнд бол тийм том хот биш гэж шүү. Хельсинки хот бол бас тийм том хотод биш ээ. Ер нь Европын хотууд бол их тийм цомхон жижиг юм байна. Тэгээ анх байгуулагдсан нь бол дандаа цайз хэлбэрээр анх байгуулагдсан. Тэгээ тэр үед ч одоо бас нэг юм дайн тулаан ихтэй байсан учраас ерөнхийдөө л юм цайз хэлбэрээр анх одоо бүх юмуд Оросын хотууд ч гэсэн дандаа одоо Монгол олон банкуд байсан. Тэгээд хайлтууд байсан. Тэгээд тэр нэгээ дандаа цайз хэлбэрээр байгуулагдсан билээ. За энэ нөгөө Market Square гэдэг одоо нөгөө 200 жилийн төвхтэй. За энд бол нөгөө хамгийн алдартай зүйл нь Салмон загас цаа буугын мах зардаг гэдгээр их алдартай гэж байна. За тэгээд одоо нэлээд этийн захуудын нэг гэж шүү Европын. За тэгээд юмны үн зарим нь гайгүй заяа. Одоо жишээлбэл бид өдрийн хоолндоо нөгөө юу ийдсэн. Буфе хоолнд орж буфе хоол ийдсэн. Жишээлбэл тэр 14 евро гэжсэн. 14 евро гэдэг. Тэгээд эхнэртэйгээ хоёр хүүхдтэйгээ ороход Монгол мөнгөөр 160 мянган төгрөг болсон. За тэгсэн мөртлөө одоо зарим нэг зүйл нь бас их үнэтэй байна. Нэг сайхан ласта кола аваад очих гэсэн чинь 4 евро 5 евро гэдэг. За одоо 5 евро чинь хэд 20 мянган төгрөгөөс 4 евро чи 16 мянган төгрөг жижиг ластанд монголчууд хэд байдаг вүлээ 4500 гэж санагдаад байна. За Эстонд бол доллар 50 цент биш ээ 1 евро 50 цент гэдэг дэгжээсэн. Тэгсэн энд бол одоо 4 евро 5 евро гэж байна. За тэгээд бас ланжаар байна. Зарим юм нь бол одоо үнэхээр үнэтэй байна шүү. Ус жижигхэн ус одоо 0.33 та ус бол энд 3 евро гэж байна. Ай. За тэгээд үнэхээр одоо багаргаж бишрээд дуусахгүй байна. Финлянд улсыг болол. За тэгээд цаашлуулсан бол одоо өшөө гоё болно гэж байгаа шүү дээ. За тэгээд хаасайгүй ийм гоё уран баримт усан араглуур те. За ер нь хэлбэг юм аа. За тэгээд ер нь Европын үндэс соёл бол ийм гоё уран баримтууд. За тэгээд ийм хийцэл нь одоо яг нэг ийм одоо юу гэж хэлэх юм те. Итали гэх юм уу? Ийм хийсэл. За тэгээд одоо Европын чи одоо 200 гаруй жил 200 жилийн түүхтэй одоо шал гэж шүү дээ. Энэ одоо хийцэж илэрхгүй л ахал та. Энэ амар шал гээ хийцсэн. За тэгээд одоо төвх соёл нь бол одоо дуусахгүй харин Европын төвх соёл бол одоо яалтчгүй л хөгшин Европ гэж нэрлэх нь аргагүй байна. Тэгээд бишрээд дуусахгүй байсан манайхаа. За тэгээд Финляндд аялах юм бол сайхан юм байна. Амар тайван аялаж болох юм байна. Хайх зөөлгөө хулгай хандаалга аюул байдал бол 1 номер тавьсан. Хүүхдийн эрхийг бол номер 1 тавьдаг. Эмэгтэйчүүд эрхийг бол номер 1 тавьдаг. Тийм улс юм байна. За тэгээ хүүхдэд загнах мангах асуудлыг бол одоо хаад маань бодооч хэрэггүй шүү. Хөрөө хүүхдэд загнаж байгаа харагдах юм бол тэгээд хүүхдийн эрхийг хамгаалах евро идэж уцтаа хилчдэг юм. Тэгээд та асуудалд орох нь шүү. Хүүхдтэйгээ одоо зүү бус эвгүй харьцаж болохгүй, хүүхдэд загнаж болохгүй. За тэгээ олон нийтийн газар хамаагүй чанга ярьж болохгүй, дуу чимээ их гаргаж болохгүй. Финляндчууд өөрсдөө дуу чимээ багтаа
тийм ичимхий хүмүүс юм байна. Их дотгошгоо тийм хүмүүс байдаг юм байна. Ер нь их чимээгүй тийм байгаа үг нь мэддэхгүй шахуу тийм хүмүүс байна лээ. За тэгээ хэрвээ нэг итгэсэн хүндээ нэг амлсан бол Финлянд хүн бол заавалчгүй амандаа хүрдэг. За тэгээ Финляндийн үндсэн одоо хэлэх одоо үндсэн одоо юу гэдгийг те нөгөө ганц арчим одоо хэлдэг үг нь багтдаг үг нь хэм бол сисөө гэдэг үг байдаг. За энэ нь бол туйлын хатуужил төсвөр төвчээр хатан зөр бис утгатай үг юм байна. Тэгээд Финлянд хүний мөн чанарыг хэлдэг юм байна шүү энэ нь. Тэгээд одоо та хэд нь мэдж байгаа бол энэ чинь зөвлөлт холбоот улсын 450 мянган хүнтэй айрмаар ингээд дайрахад одоо эсэргүүцэжсэн гэж байна шүү дээ. 3 сая 600 мянгуулаа байж эсэргүүцэжсэн. Тэр үед бол дэлхийн анхаарал орсон улс гэж байна шүү дээ. За тэгээд тэр үед бол одоо цагаан үхэл гэж нэртэй дэлхийн одоо алдартай мэрэгэн буучвал Финлянд хүн байдаг. За миний мэдхээр одоо би буруу ярьж магадгүй. Гэхдээ би түүхэн дээр бол уншиж ирснээр бол 500 гаруй одоо 537 ч хүлээтэй хүн алсан тийм мэрэгэн бодогч байдаг байхгүй. Тэр бол одоо дэлхийн топ мэрэгэн бодогч гэдэг. Тэр хүн бол одоо Финляндийн мэрэгэн бодогч байсан. Цагаан үхэл гэдэг очтой тийм хүн байсан шүү. Тэгээд яалтчгүй дайнч тийм ард түмэн. Тэгээд ер нь цэрэг батлан хамгаас салбартаа бол маш их хөрөнгө хайдаг. За тэгээ ер нь бол хүүхд байхаас ахуулаад Финляндууд бол одоо зэвсэг эзэм суудаг гэж байна. Хүүхдүүд нь бүх цэргийн одоо ирчүүд нь цэргийн алба хаадаг гэж байна. Ер нь бол одоо батлан хамгаалалт салбартаа бол нэлээд анхаарч суулсан юм байна. За тэгээ 1995 онд бол Европын гишүүн орноор илсэн. За 2023 он гээд нэлээд сүүлд юм байна. Юу болсон байна? НАТОгийн гишүүн болсон юм байна. Энэ улс маань. За тэгээ ер нь бол Финлянд улсын талаар товчхон Хеленский гэдэг улсын талаар товчхон хэлэх бол ийм байна. За зүгтээ. Кола авч ямаар байдаг. Hello. За тэгээд ингээд одоо энгийн сайхан хүмүүс бол ингээд суусгаж байна да. Сүлжээ болж юм арай. За тэгээд ингээд Финляндийн сайхан арай ийм гоё. За тэгээд одоо түүхийг нь бол яриад бол дуусбэ. За зураг авахгүй шүү гинэ. Би энэ зургийг аваагүй л дээ бичлэгийг. Тэгээд дургуулагч чинь цаад хөшөөний зураг авсан. Тэгээ энэ Европт бас нэг миний анзаарч байгаа зүйл нь юу гэхээр энэ гадны одоо эмергентүүд одоо гаднаас ирсэн хүмүүс бол бас нэлээд асуудалтай байдаг юм шиг надад харагдлаа. Энэ улсад ч гэсэн ер нь бол одоо ганцхан Финлянд ч гэлтгүй Европын холбооны улсууд одоо Германд те за сүүлд бол тэр Ирландд гээд хэвжээ. За тэгээд Францад байна те ерөнхийдөө бол энэ цагаачтын асуудал нэлээд хүнд байдаг. Тэгээд энд ингээ анзаарч байхад бол бас цагаачтын хувьд бол бас нэлээд тийм бүдүүлэг байдалтай байх шиг байна. Тэгээд одоо сая жишээлбэл ингээл энэ нэг алчаар орооцсон нөхрөөд бол одоо миний юг аваазаа гэж би тэр нөхрийг аваагүй л те тэр дээдлийн хөшөөнийхэн зургийг авч байгаа. Гэсэн одоо миний юг авч болохгүй шүү гэж яах шиг. За тэгээ гэрлэн тохиондоо жишээлбэл ингээд зогсож байтал одоо Финлянд хүмүүс ингээд зам гаргаж яхад ингээд шууд сигнал дааж байгаа юм бол гаднаас ирсэн хүн байгаа байхгүй харахад бол араб хүн байна. Финлянд хүн биш байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө гэрлэн тохион дээр зогсож ирсэн Финлянд хүмүүс бол толгой шигсэж байгаа. Тэгэхээр яалтж явах одоо энэ Европын улсад бол хамгийн том одоо асуудал болоод байгаа зүйл бол энэ цагаачтын асуудал байгаа юм. Ялангуяа энэ Африк ойролт орнын улсуудаас ирж байгаа ийм хүмүүс бол нэлээд тийм бүдүүлэг, нэлээд тийм асуудалтай. За тэгээд дээрэс нь хулгай дээрэм. За тэгээд одоо хүчирхийл гэдэг юм уу ийм их асуудал дандаа ийм хүмүүсээс гардаг юм байна шүү манайхаа. Тэгээ ер нь бол иймэрхүү хүмүүсээс их болгоомжтой яваараа гэдэг. Ер нь натаа уулзсан. Одоо тэр Отто гэдэг герман хүн байдаг. За сүүлд нь бас тэр Макс гэдэг би нэг герман хүнтэй танилцсан. Бас надад хаягаа өгс ирж уулзаарай гэсэн. За тэгээ энэ хүмүүсийн надад бол хамгийн түрүүнд анхааруулж хэлж байгаа зүйл бол ерөнхийдөө гадны хэрэгэд тэр дундаа цагаачдтай ийм хүмүүсээс их болгоомжтой байгаараа. Тэгээд хамаагүй одоо бас машин тэрэг эндинд орхиж болохгүй. Тэгээд мөнгө төгрөг энэ одоо нэг дор битээ авч яваараа тий. Одоо баг дэсвэртээр ингээд олон газар хийгээрээ тэгээ машины чинь цонхыг хаалгаад ингээд аваа авчдаг. Машина айлхаар найзтай газар тавиараа энэ гэж тэгж хэлж илээ. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо Европт бол хамгийн их асуудал болоод байгаа хүмүүс бол яалч явахгүй цагаачтын асуудал байгаа даа. Трампын бодлого ч гэсэнтэй Америкт бол хамгийн их асуудал болж байгаа хүмүүс чинь яг нэг үгэд бол цагаачтай байгаа байхгүй.
цагаачд буюу одоо ингээд нөгөө бийзгүй болсон харалцсан иргэдийн асуудал байдаг. Тэгэхээр бид нар бол нэг сайхан зүйл нь бол бас иймэрхүү асуудлаас харьцангуй одоо хамааралгүй те харьцангуй хол байдгийг одоо бидэд бас нэг сайхан юм да. Яачлаа харь. Гэг Оросоос иргээс өмнө. Дугуй замаар явж. Бишээ. Төөрсөн шүү дээ. Метро би ч одоо бас нэг 90 гаруйны явцыг олцдог юм дээ. Тэгээд эдний метроны явцыг л олдгоо дээ. Тэгээ энэ итгэцлийнхаа үндсэн дээр энэ метро явдаг тий. Энд ингээд мөнгө авдаг хүн байхгүй, мөнгө төлдөг юм байхгүй. Захын метронд нь бол яг нэг энэ жижигхэн байсан. Тэр зөвхөн карт уншуулаа. Тэгээ тэр нь бол таныг одоо тикет авсан гэж тань тийм юу өгөхгүй. Наашаа ороо минь нөхөө. Тань тийм баримт энэ төр бол өгдөггүй зүгээр уншуулаад болоо. За одоо хаа надад хараад хаа. Хаалгачлаа. За тэгээд ийшээ явахдаа би тэд нэг тикет авсан. Тэгээд тэр нь бол ингээд одоо жишээлбэл та тикет авлаа гэдэг байдлаар бидэрт ямар нэгэн баримт те тийм юм өгөөгүй тэрийг шалгах газар байхгүй тийм сонио. Ийш явах юм байна. За тэгээд сая буцахтаа бид хэд юугаа авъя гэд бас л ядлахын тикет авсан чинь тикет зардаг юм ч алга нэг хотыгоо төвд. Тэгээ онлайнаар авдаг гэд сая нэг Финлянд хүнээс асуусан нөгөөх маань HSL гэх тийм аппликейшн байдаг юм байна. Тэгээ тийм аппликейшнаар тикет авдаг юм байна. Тэгээд тэр тикетээ аваад тэгэл зорчих хэвээр. Тэрийг юм уншуулахгүй заяа ороод ингээ уншуулдаг байдаг ч юм байхгүй. Метрон дотронд нь хаалгач явахгүй тий. Шууд буугаал ингээл метрон цугаал гарч ирээ явцсан. Тэгээ нөгөөдгийг авах гээд гисэн чинь гест гээд болно бас юу байн сонголттой. Тэрлээ навсан чинь хамгийн доод нь 100 евро төлж авдаг юм байна л да. Тэгээ энд чинь метрон 3 евро. Ийш явна минь нөхөө. Энэ цэцэрлэг нуур явах юм шүү дээ. Ямар гоё юм те. Оо ийшээ. Төбанашэр. Төбана ийшээ. За тэгээд метрогийн ч ойлгохгүй юм. Төрсөн бидэд. Гай. Төрсөн гэх юм уу, яасан гэх юм. Ингээд метро нь хоёр тийш хоёр салаалаад явцдаг. Тэгээд би харж яхад M1 M2 гээд тэгээд очрын нэлээ ойлгодгоо. Тэгээд суудсан чи M2-т нь суудчихсан. M2 нь шал хондоо газар аваад ирсэн. Одоо тэгээд нэг машин руугаа бидэд алхаа явчих. Эндээс нэг цагийн зайтай газар 4 км орчим. Тэгээ эн чинь юм гоё юм байна. Тэгээ Финляндд бол одоо бас нэг гоё анзаарч байгаа зүйл нь дугуун зам, явгууны зам. Ста амар сайн шийдэж өгсөн юм байна. Дугуун зам, явгууныхын замыг. Гөө чи хүүхийн зургууд өөрөө дахиад авчиад. Тэгээд бидэд одоо нөгөө кампинг зогсоод руугаа алхаа явж байна. Тэгээд машин руугаа очино. За тэгээд Финляндийн талаар яриад сорин хачин зүйл бол их үзэх юм байна. Метроных гоё юм те цэвэрхэн. Гэхдээ жоохон ойлгомж муутай байна. Тэгээд англи хэл дээр биш фин хэл дээр юм байна. Англи хэл дээрээс байхгүйсэн те. Англи хэл дээр байхгүй. Тэгээ ойлгохгүй юм аа. Тэгээд нэг фин хэлтэй болох гэж. За яг тэгээд нэг туршлага байгаа болохоор туршлагаараа нэг юм явчихж байгаамаа тэгээд. Тэгсэн чинь одоо мөнгө төлөхгүй явчлаа ч таарэ. Сая нааш эрэхтэй одоо тэгээд ямар ч арга байсан биш манайхаа тэр аппликейшн яасан чинь нэгдүгээр 100 евро төлнө гээ хоёрдугаар учир нь олдохгүй юм аа тэр аппликейшнаас. Тэгээ Финлянд хэлтэй, фин хэлтэй тэгээд нааш эрэхтэй бол тэр мөнгө төлцөн. Яг битэрийн суусан буудлын жижигхэн бүр амар жоох юм те. Тэрэн дээр нь карт уншуулад 2 насан туршид гэдгээр ингээд автцсан. 0-6 насны хүүхд бол үнгүй юм билээ. 7-аас 13 насны хүүхд 50% явдаг гэдэгсэн. Тэгээд тэндээс нь бол бид тикет аваад ирсэн. Буцахтаа жоохон анигоны юм боллоо. За ийш явнаа. За тэгээ одоо ингээд бид ийм гоё зэрлэг байгаад дундуур л яваад байна да. Тийм ээ.
Байгаль дундуу. Итгэх одоо 0-ийн яа тийм аа. Битүү камер өгдөг байлаа. Монгол бүх саруудтай. Бид нар одоо тэгээд сайхан алхаж байна. За тэгээд улс болгон үндэстэн болгон соёл нь өөр юм болохоор гайхаж байхгүй юм аа тийм ээ. Соёл алгын үзээд ингээд бид нар яаж байна. Ер нь бол тийм чимээгүй хүмүүс гэдэг нь бол бүр мэдэгдээд тийш эднес чинь. Биднес чинь одоо нэг тий бид нар одоо яг нэг үехэд ингээд Исланд буусан тий. Исланд буучаад энэ чи өөрөө явчихваа. За манайхан хүлээж байгаараа. За зөв явж байна. Ой шахам байна. За тэгээд Финлянд хүмүүс бол дуу чимээ багтаа чимээг хүмүүс гэдэг нь бол мэдэгч чинь эстончууд ч гэсэн ялгаагүй яг тийм хүмүүс байсан тий. Тайван чимээг. Тэгээ ер нь бол энэ бидний чанга ярддаг энэ юу чи одоо бидний яг юу юм бэ штэ. Азууд тийм штэ. Соёл юм уу одоо юу гэх юм тий. Солонгосынхаа хөргөлж юм. Хаста. Буугаад бид нар чи камп буугаал тий. Хүн болгон ингэ шаардлага амар яадаг штэ. Гэхдээ хятадаас хоолнд ороход чи хятад хоолнд ороход бас л чихмэх дүжрэн шүү тий. Бид нэг Филиппинд тэгээд амар чимээ газар байж байгаа тайван байж байгаа. Хин хятад хоолны газар авсан. Азууд манайгаас амар чанга ярддаг. За тэгээд бас нэг гачин гэх юм уу одоо эдний соёл гэх юм уу. За энэ Финланд хүмүүс бол одоо байгалаа бол амар хайрладаг хүмүүс. За тэгээд second hand shop буюу одоо та хуучин хувцас өмсгөө зүйл эд зүйлсээ ингээ аваач өгдөг газар байдаг. Бас Америкт байдаг, энэ Европт бас байдаг юм байна, Финландд байдаг. Тэгээд тэнд та ингээ юм аваачаад өнгөд Финланд хүмүүс тэрийг аваад хэрэглэдэг. Одоо хуучин хувцас ингээ хүний хуучин өмс өмсөхдөө энэ Финланд хүн ерөөсөө эмзэлдэг гинэ. Энэ юу хэлж байгаагаар ерөөсөө хог гарахгүй байгалаа хайрлаж байгаа нэг хэлбэр юм байна. Тэгээ би нэг коло очиад хогийн савраг кологныхаа савыг хийлээ л дээ. Тэгсэн чинь метро сууч маш гоё зөрөх авцсан. Колоны савыг маань шууд аваад яваад гисэн. Тэгэхээр тэрийг хийж бас цент авдаг юм байна л да. Нэгдүгээр тэр үнд ашигтай цент аваад ингээ авчин. Хоёрдугаарт нөгөө энд хог ангилж хайдаг хогийн асуудлыг маш чухал авч үздэг нэг илэрхийлэл байгаа байхгүй. Яг тэр үнийг ингээд колог минь авч явсны дараа бас нэг хүн оржсэн ингээд тортой юм барьсан хүн. Тэгээ торон дотор ундаа ингээд зүгээр хоол эзэн одоо зүгээр л ингээд явцгаа одоо гуйлагч юм ойлгоч орон гүрүү гэргүүн хүн гэж хэлэхгүй. Тэгсэн чи тэр хүн орж ирээ бүх хогийг нэг хүчлэг үзээд явах юм. Яг хог хогтсон шиг ингээд амар сонь. Тэгээ одоо би ихнэртэй энийг хараа ингээд хогоод өгöd их нэг хүчлэг хог ухаад явах юм ингээд гэсэн. Нэг хүчлэн тэр метроны одоо тэр зогсоол дээрээс хогоод энийг хүчлэг үзээд явах юм. Тэгээ дотроос нь гэт түүдэг болтамаа. Тэр нь бол ингээд нэг хогийн асуудлыг бол маш нарийн нухацтай авч үздэг, ангилж хайдаг. Тэр нь бол мэдэгдээд байна энд. За одоо бид ичсэн экстрем болж байна дөө. Модон дундуур ингээд заах. Алхаад гэвч. Гоё юм аа. Таалагдчих. За манай энд одоо орой болж байна да. Шөнийн 12 болчих. Ийм гэгээтэй. За тэгээд Лапланд гээд хойд нутг руу очихоор одоо 24 цаг нартай байдаг. Гэж байгаа нэг арктикийн бүс рүү очичоор. За тэгээд бидэд одоо энэ Хельсинкийн төвд байдаг паркнд 3 хоног сайхан амарлаа. Одоо тэгээд маргааш өглөө хой зөөрөө хөдлөндөө. За тэгээд энд одоо бүх юмаа сайхан угааж аваад бүх юмаа сайхан цэнгэлж аваад за тэгээд маргааш хөдлөндөө. Одоо нэг 0 асгий да. 0 асгангаас нэг таад. Энэ
кампинг бас нэг жоохон танилцуулчих гэж бодоод. За 0 метр бол их амархан шүү дээ манайх ч одоо. Хүмүүсээс гайхаад тийм 0 асхад яаж асуудгийг тэгээд тэнд бол нэг тийм хүндрэлтэй бол байхгүй юм кассет нэлтэй байдаг. За тэгээд сайхан 0 асгачнаа. За ингээд дээд тагаа хаачаад тэгээд суулаад авчихна. За ингээд. За тийм манай дугуйта. За ингээд дуу хийгээд ингээд сайхан ширээ авчихна да. За тэгээд Финлянд сайхан улс байна. Хельсинки хот нь бол их сайхан юм байна. Маргааш одоо ингээд хойшоо явна. Эндээс Санта Клаусын виллеж бараг 500 км юм билээ. За одоо ингээд энэ одоо ингээд ерөөсө битүү. Энд бол одоо нэг лааны 200 гаруй кемпер бол байх шиг байна. Тэгээ зүгээр надад нэг анзаарсан зүйл бол одоо манайх ч одоо ингээд нэг жилдээ хэдэн сая жуулч аав нэдэргээд бас яриад байдаг бах. Тэгээд нэг аялал жуулчлалын яам гэж нэг яам байдаг санагдаад байна. Тэгээд ерөнхийдөө Норвегинд аялал бас Монголд нийлээ очдог. Гадныхан болоос ингээд машинтайгаа аялах нийлээ сонирхол байдаг. Тэгээ уул нэг ийм сайхан зогсоолуудыг нэг ингээд шийдэд өгчих юм бол одоо аялал жуулчлал бол ялангуяа Норвегинд аялал бол Монголд бол нийлээ очих байх гэж би бодож байна. Тэгээд энэ жишээлбэл одоо энд ингээд нэг хоногийн одоо 2 том хүн 4 хүүхэдтэй нэг хоногод 41 евро болж байгаа шүү дээ. Тэгээд та хэд боддоо 41 евро гэдэг чи одоо бараг 200 гаруй мянган төгрөг байгаа байхгүй нэг хоногийн. За тэгээд ийм сайхан зогсоол барьчих юм бол тэгээд одоо Монгол улсын манай эдийн засгт бол бас нэлээд том мөнгө бол орж ирэх байхаа. За тэгээд мэдээж одоо энэ зогсоолыг шийдэхдээ сайхан ингээд зогсоод болгоныхын хажуудгаа ингээд тогийн шийдэл өгчөж байгаа юм. За тэгээд одоо энэ цэвэр ус. Энэ одоо шууд ууж болдог ус л та. Ингээд сайхан усын ингээд энэ ингээд цэвэр усууд ингээд шийдэгдсэн. За тэгээд тэр сайхан хойд хэсэгт нь гоё 0 байгаа. Сайхан дүүштэй, саунта, за тэгээд хоол хийдэг ариата. Хүмүүс нь тэнд гоё хоолоо хийгээд идчихнэ. За тэгээд машиныхаа нэг одоо эн чинь машинаас бол саарл ус гэдэг грей water. За black water гэдэг одоо би бол энэ 0 одоо энэ өтгөн шигнэтэй 0-ыг нь бол хар ус гэдэг юм л да black water гэдэг. Black water гэдэг. Тэгээд энийг нь асгадаг юм. Цэгийг нь бас байгуулад өгсөн. Одоо би тэгээд тэрлөө ингээд явж байна. За тэгээд одоо кампинг яриад ингээд ороод ирэхээр ийм сайхан. Одоо бүх юм ингээд заагаад өгсөн. Хаана юу байж байгааг нь заагаад өгсөн байдаг. За одоо энэ бол дандаа ингээд кампертай зогсоолоод нэг битүү. Одоо яг харах юм бол битүү харагдж байгааз. За тэгээд ийшээгээ болонгод майхантай зогсоолыг нэгэ шийдэд өгсөн гэдэг. Тэр цаана. Одоо би та хэд тэрийг харуулнаа. За энэ Финлянд бол нэг онцлог бий. Финлянд хүмүүс одоо байгаль орчин хогны асуудал бол нэлээд бас тийм одоо чухал ханддаг хүмүүс. За тэгээд хогоо бол одоо Финлянд хүнд одоо хүндлэгдэхийг хүсэх юм бол та ингээ хогоо ангилж хаях ёстой. Тэгэх юм бол Финлянд хүмүүс одоо амар хүндлэг гинэ. За жишээлбэл одоо энэ харъя тийм ээ. Энэ бол одоо ногоо үнсний зүйлийг энэ хог руу хийх юм байна. За дараагийн хог руу болохоор одоо металл буюу лаазсан үнсний бүтээгдэхүүний хогийг энд хийх юм байна. За дараагийнх нь болохоор одоо ингээд шил тийм ээ. За дараагийнх нь одоо ингээд пепер буюу цаас. За дараагийнх нь болохоор хуунцар пластик юмнууд. За дараагийн хогд нь болохоор картон буюу цаас гэж байгаа юм.
За дараагийнх нь болохоор одоо нэг уудан савлсан одоо бусад төрлийн хогнууд жишээлбэл энэ ингээ хийгээд. За тэгээ ингээ хогуудаа сайхан англиад өгчнөө. Сайхан. За тэгээд эндээс одоо ингээд шууд эндээ зогсож байгаад ингээ сайхан цэвэр ус авчин эндээ ингээд одоо шууд урцгачтайгаа шууд шалаактайгаа байж дээ. Ингээд юм юу байж дээ. Цэвэр ус авчин. За тэнд бол одоо нэг майхантай аялагч нар ингээд амарч ийшээгээ. За ингээд цаашаа бол ингээд далайн хэрэг байгаа. Тэгээ эн чинь ингээд тус бүрдээ үнэтэй. Тэгээ дээрэс нь одоо юу гэдгийг тог цахилгаан авах юм бол бас тусдаа үнэтэй нэмэлтээр одоо тог электрик авах юм бол за намигийн хувьд бол хизээч тогоор сууж үтсэнгүй. За бид нар бол одоо гэрээсээ гарсан цагаас хойш үндсэндээ 2 сар гарan аялж байна. Нэг удаа ч одоо 200% гаднаас бол одоо тог бол холбосонгүй. Тэгээ намын бол өөрөө нөгөө дээрээ 14 ширхэг нарны панелтай тэгээ 24 одоо вольт буюу тэгээд 2 тонн литиум батарейтай. За тоогоор бол өстэй хизээш сууж үзээгүй. За 50% бол юм доош орж үзээгүй. Тэгээ хамгийн их доошлох гэхэлэр 60 64 хүрдгийн 2 3 хоног бороотой байлаа гэхэд бол тэгээд тоогоор сууж үзээгүй. Тэгээ энд байгаа Европын камерууд чинь нэг тийм проблем байна. Эдний хувьд бол ингээд одоо заалч дид үцтэй тогтой газар яаж зогсдог. Тэгээд тогтой байж гэж явдаг юм байна. Тэгэхээр нөгөө Европт бол тэрийг нь аягүй сайн шийдэд өгсөн. За Азад болохоор нөгөө нэг тэр зогсоол кампинг нэг ховор байдаг учраас ихэвчлэн нарны панелаар ингээд цэнгэлэх талыг нэлээд шийдэд өгсөн учраас одоо намигийн хувьд бол одоо үнэхээр давуу талтай байгаа. Тэгэхээр тэр чинь бас нэг мөнгө хэмнээд байгаамаа. Тэгээд тог авахгүй болохоор нэг сайхан тал нь бол одоо тэр байна. Тэгээд эднэр бол одоо өчтөр ингээд жишээлбэл ингээд дайнаас явж байгаа хоёр гэр бүлийн юм байсан. Тэгээд тэр хоёр бол ингээд миний машиныг гэр сонирхоод тэгээд тогийн залгаагүй ингээд 2 хоног болж байна. Тогоо одоо яа шийдэж байгаа юм байгаад ийлээ. Тэгээ гадна талдаа нөгөө манайх чинь дизелэр ажилтдаг юм билетиктэй байхгүй. Тэгээ тэрийг би асааж үзүүлсэн чинь хизээч амьдралдаа энийг бол хараагүй. Дизелэр ингэж амар халдаг ингэж одоо тий билетик шиг ингэж одоо үдээж ажилтгийг бол хараагүй. Тэгээд бас тэгж байна. Тэгэхээр бас Аз талдаа бол кампер бол бас арай өөр юм байна. Европ талдаа бол бас арай өөр юм байна. Би ч бас энэ бусад төрлийн кампрууд чиргүүлээд бас ор сонирхоод орж үзэж болох уу гэдээ ороо сонирхож үзэж байна. За хийцлэл юм бол ерөнхийдөө адилхан юм байна. Нэг юу байхгүй. За тоног төхөөрөмжийн хувьд бол яг үндэ бол одоо нэг үннийг хэлэхэд манай кампрыг бол намайг бол гүйцэх тоноглолтой кампер бол одоогоор би харсангүй. Өчтөрийн 2 энэ төр бол нэг угаалгын машин, бүрэн автомат угаалгын машин тэр харцаад бол толгоос гисэрчлээ. Оо. Ийм байдаг юм уу чинь ингээд. Тэгээд одоо манайх чинь нөгөө дотроо пэйжтэй, тэ дотроо плейттэй, оомтой ингээд бүх юмтай гэдэг юм учраас та. Толгоос гисрээд. Тэгээ эдний хувьд бол яхад тэ эндээ ирээл одоо жишээлбэл энд чинь угаалгын ингээд байж байгаа байхгүй лондри та тэ. За ингээд 0 шүршүүнтэй эмэгтэй хүнийх нь энд байж байна. Эрэгтэй хүнийх нь ингээд тэнд байж байдаг. За тэгээд одоо жишээлбэл энэ дээр бол ингээд cooking area буюу хоолоо хийж идэх мөн одоо laundry байдаг угаалгын тий хуцмараа энд ирж угаадаг. Тэдний хувьд бол одоо хуцмараа энд угааж байгаа. Энийг бол гадна талдаа жижиг угаалгын машинтай тэндээ угаагаад. За манайх чинь бол ерөөсөө шууд дотроосоо угаачдаг. Тийм байгаад байгаа. За тэгээд ер нь давуу талыг яриад ах юм бол одоо үнэхээр супер байна. Оо би чи нэрээ юугаа мартцсан биз дээ. Карта мартцсан. За тэгээ энд нөгөө ингээд ороод юу яхаар энэ карт өгдөг юм. Ингээд энэ карт уншуулж ордог одоо электрон төлбөр гэх юм уу. За би электрон төлбөрөндөө явна. Электрон төлбөр авчрахгүй болоола. За энийг ийшин тавьчих. За тэгээд ерөндөө бол одоо ингээд Эстоноос эхлээд бол яг жинхэнэ одоо RV camper area-нуудаар одоо бид нэг ингээд хоноод эхэлсэн. За ерөнхийдөө санаа авах зүйл бол маш их байна. Тэгээд миний бодож байгаа зүйл бол ингээд эх орондоо нэг юм сайхан одоо тий гадны жуулчид ирэхэд нэг гоё нүүр улаахгүй хойд чиглэлд нэг, баруун чиглэлд нэг тий өмнөд чиглэлд одоо өмнө говь чиглэлд нэг. За тэгээд зүүн чиглэлд нэг. Одоо ядаж ингээд дөрвөн талдаа нэг юм нэг гоё юм кампер area байгуулад өгчих юм бол одоо гадны жуулчид аял одоо машинтай ирж байгаа жуулчдын маань бол бас одоо мөнгөний урсгал болоод орж ирэхээр байна шүү. Надад бол одоо тийг санагдчихээн.
За тэгээд ерөнхийдөө болол одоо Оросын нутагт бол одоо яг ийм кемпинг area бол бараг байхгүй шахуу байсан. Зүгээр Москвад бол ганц 2 байсан. Гэхдээ яг ийм хэмжээнд бол арай хөгжөөг байсан. Зүгээр замын хажуудалд бол Эверест арeenууд бол маш их байдаг Оросод ер нь. Тэгээд тэд нар нь бол хоёултай ялгаагүй бас сайхан зогсож чинь хүн төлөвгүй зогсдог. Тэр нь гоё даваа талд Оросын нутагт бол хаа дуртай газараа сайхан зогсоод явчихна. За энд бол тэр дуртай газараа бол бас зогсоод яваад байх боломжгүй билээ. Тэгээд бас сайн юмаа сайн харж байгаа тэмдэг тэмдэглэгээ сайн харахгүй бол бас тэгж хамаагүй зогсож болдоггүй. За яг Финляндийн нутагт бол ерөнхийдөө хойд чиглэлд бол бас ингээ сайхан чөлөөтэй одоо ой мод юм уу сайхан зогсоод бас хонж болдог гэдэг жил. Одоо тэгээ хойд чиглэл рүү би явахаараа яг тэрийг нь бас ингэж үзье гэж бодоод байна. Тэгээ ер нь бол одоо бас сэтгэл бол гоё байна. Тэгээд эх орондоо нэг юм сайхан ингээ хийчихсэн, ингээ гоё хөгжүүлчихсэн гэсэн бас бодол бол надад байна. За тэгээ гадныхан маань ингээл одоо гадна талдаа ингээл ирээл сүйдрвчээ ингэж дэлгээл дараа дороо ингээл дороожоо дэвсцсэн. Ингээл гоё ширээ сандлаа тавьчихсан ингээл. За тэгээд эдгээр маань одоо ингээд нүүдлийн амьдрал юм уу намаад амьдралаар сайхан амьдарч байгаа. За тэгээд одоо яг нэг нөр хэлэхэд эдний ингээ кампер очиод гадна талдаа сайн маяг наахгүй. За яг одоо миний анзаарснаар бол үсрээл нэг нохойнхоо зургийг нохоотойгоо айлж байгаа өөрийнхөө зургатаа нэг наацсан. За нэг бол яг ихнэр нөхөр хоёр нэг өөрсдийнхөө зургийг наацсан. За ер нь би ихэнхдээ юм сайн бол байхгүй та юм харж байгаа. Тэ. За тэгсэн манайхыг бол их гайхаж харддаг. Болцорхаал гадна талдаа ингээл битээ сайн маяг толгоор бас их жоохон содоо харагдаад байгаа шиг. За тэгэл одоо энэ жишээлбэл энэ хараа нөгөө тоогоо зэрэглэдэг хэсэг. Гэхдээ би бол тоог аваагүй. Өнөөдөр надаас та тоог хэрэглэхүүл гэж хэлвэгүй. Би тоог хэрэглэхгүй гэхэд 3 хоног басан тоог хэрэглэдэгээс сонин гар байна л гэж бодсон баг. За манай энэ удаж байгаа. Карта. За тэгээд тайда бас би нэг саарлус гэж юу юм бэ гэдэг хүмүүс их асууад байгаа юм. Тэгээд дээрэс нь саарлус яа тэгээд ер нь бол ихэнх камперууд нөгөө саарлус хэрэглээний бас одоо жишээлбэл усанд орсон ус гаал зохонд одоо 85 угаас усаа бол бид нар саарлус гэдэг байгаа. Тэгээд саарлусын танк нь бол тусдаа байдаг. Намайгийн хувьд бол саарлусын танк нь 120 литр, цэвэрсийн танк нь болохоор 160 литр байдаг. За тэгээд Black Water буюу одоо нөгөө өтгөн шингээ авдаг хэсгийг нь бол бид нар одоо хар ус гэдэг байгаа. За манай номигийн хувьд бол тэр нь касет байгаа. Ер нь ихэнх элийн автомашинууд бол касет нөлттэй байдаг. За зарим нь бол ийм яг зөөрийн кошох шиг юм билээ. Гадна талдаа тавьсан. Тэгээд нөгөө яг 0-оос юм холовчихсон. Тэгээд тэрлүүгээр ингээд тусдаа ордог. Тэгээд тэр нь бол надад их хүндрэлтэй санагдсан л да. Гаргаж ирж гадаанаа тавьчаад 0-оос юм шаланг холбоод тэгээд одоо дараа нь ингээд явахдаа нөгөөтгөө ингээд цэвэрлжээд буцаагаад ингээд хийгээд ачаад явдаг энэ төр бол жоохон бүтээлээ санагдсан. Тэгээд Европын камеруудыг би бас их гоё байх болов гэт тэгсэн чинь бас гүү юм биш шүү. Би одоо бас ингээд нилээ хараал судлаа л байна. За яг Европын камерууд бол нэг анзаарчихсан зүйл нь бол storage нь бол их том. Агуулгад бол амар том шийдсэн. Намайг агуулгал хажууд нь баг нэг дахин жижиг юм билээ. Гэхдээ намайг агуулгах жижиг ч гэсэн би нөгөө арай өөр байдлаар доторх шийдлүүдийг хийцсэн учраас тоног төхөөрөмжийн талд арай илүү шийдсэн. Тэгээд тэр талаас бол би бас давуу талтай байгаа дамаа. Намайг чинь нэг талтай. Тэгээд хүмүүс маань саарлусаа гэж байгаа. За саарлус асгадаг хэсэг бол энд байгаа. Шууд машинтайгаа зогсож байгаа асгачдаг. За харуулсан бол одоо би та хэд харуулъя яг юу руу асгах, яаж асгахдгийг нэг харуулъя, сонирхуулъя гэж бодоод ер нь бас хүмүүс асуугаад байгаа. Баас шээс өтгөн яг яаж шийддгийг, яаж асгахдгийг ингээд тэгээд байгаа. Тэгээд дээрэс нь одоо blue юу лээ? Ed blue гэдэг нэг тийм бодис байдаг юм аа. Дийлэх шиг бол биш шүү.
Тэр нь яадаг вэхээр энэ 20 минутын дотор одоо өтгөн энтрийг бүтэн задалдаг. Тэгээд үнэр дарддаг. Тийм бодис байдаг. Тэгээд тэрийг бол нөгөө касет 0 руугаа султгасныхаа дараагаар одоо жишээлбэл манайх чи 20 литрийн касет 0 байгаа. Тэгэнгүүт султгасныхаа дараагаар касет 0 хийчээ тэр бодисоос 60 г хийдэг байхгүй. Нэг 60-аас 70 г хийдэг. Тийм цэнгэр өнгөтэй бодис байдаг. За тэр бодисыг хийсэн дараа ямар ч үнэр байхгүй. Тэгээд өтгөн шиг нь айгуу гоё задлаад өгдөг гэсэн үг. Тэгээд асахад одоо айгуу хүндрэлгүй болчихно гэсэн үг байна. За. Ингээд карт шиж онгоно энэ маань. За ингээд. За ингээд нөгөө бохир асгадаг. Шууд одоо энэ рүү асгах нь. Энэ хоёрлоо ингээд асгадгийг. Та хэд ингээс сонирхолтой. Тэгээ асгасныгаа дараа энэ ингээд автоматар эндээ мэдрэгчтэй. Тэгээд асгасны дараа ингээд шууд өөрөө гойч нь ингээд одоо ягаар шууд усгоож байгааз намайг бохир асгаад энд хараа би өөрөг шатлах. За тэгээд дараа нь энэ ингээд шүшүү крантаар би сайхан дотоодын сайхан цэвэрлээ дахиад энэ рүү асгадаг гэсэн үг. За тэгээ би одоо энэ 0 маань бол одоо энэ касет 0 маань энэ үзүүрийг дааш нь гэж эргүүлээл тэгээд энэ тагийг голгоод тэгээд шууд асгацдаг. Тэгээ ямар ч асуудалгүй энэ рүүгээ асгасныгаа дараагаар энэ ус нь өөрөө гоожод энэ юугаа цэвэрлчихнэ. А би бол шаардлагатай бол энэгээр сайхан дотоодтой угаагаад тэгээд 0 аваачаад угсраад бодисоо хийждэг гэсэн үг. За би тэгээд 0 асгачаад эргээд та хэдрээ эргээд бичлэгээ хийя. Цак 0 асгачлаа. За маргааш эндээс өтөхтэй сарл ус асгаад цэвэр усаа цэнэглээд тэгээ сайхан дараагийнхаа загсал руу явна да. Одоо тэгээд нэг сонирхолтой зүйл нь хаашаа явахаар одоо тэгээд 24 цаг нартай байна гэж байна да. За өвөл болвол тэгээд 50 хоног гэсэн. Бараг Лапланд гэдэг хэсэгт нь бол 50 хоног харанхуй шөнө байна. Нар байхгүй. Сонин байгаа зү. Дэлхийд ийм газар байдаг гэхээр кинон дээр нэг харж ясан нөгөө 2 сар ингээд Аляскт хэлээд 2 сар ингээд наргүй болно гэж хүмүүс нь бэлдээл 2 сар харанхуй болдог гэж нэг алан кино үзчихсэн гэдэг тэрийг бол бараг нэг бантмаз юм байна гэж бодсон чинь үгүй юм биш үү. За тэгээд ингээд та ямар ч байсан сонирхуулаад энэ кампинг загсаалыг бас нэг харуулчих гэж бодсон юм аа. За одоо тэгээд хүмүүс бол унтчих чинь 12 өнгөрцөн. Гадаа болгон сайхан гигээтэй байгаа учраас би жоохон хүмүүс амарч байгаа болохоор намуухан ярьж байгаамаа. За ер нь бол анзаараад хад аялын жиргүүл бол нэх бас идэ хэрэгэлдэг юм байна. Ер нь их цөөх харагдаж байна. Ихэвчлэн л дандаа аялын автомашинууд зогсож байна. За манай Намкол ингээл салта зогсож байна да. За ингээд гэл боо. Найл. Бас хамархан боо өстэй. Гэл дуусаа. За тэгээд дараагийн бичлэгээр болцгаая. За бидний хойд хэсгэрээ явж байна.
За үнэхээр модны ор юм аа. Ямар гоё байгалтай бэ. Хардтай энэ нэрээ. Юу вэ те? Яа. Битүү аймаг. Одоо Хельсинкиэс хараад бид нэр хэд явж байна? 300 явж байгаа юм байна. Одоо нэг 500 гаруй яваад Санта Клаусын тасгай орондоо. За тэнд нэг 2 ханчаад тэгээд Норвег орондоо Норвег гэдэг одоо Европын хамгийн хойд зэг рүү очноо. За энэ одоо сансын энтийн юм байна та. Тол тий. За бид ч одоо Оли гэсэн баха. Эдгээр ч одоо нэр нэг сонио Оли. Швед хэлч. Оли ч лөө. За тийм хотын төөр явж байна. Энэ төөрөөгөө юм шолоогой хурдны замтаа. Тэгээ тэн дээр нь явж байна. Финляндийн хурдны зам юу юм бэ наа? 120 км/цаг байдаг юм байна. Дээд юу. За одоо л энэ нэг хотын төв учраас 100 км/цаг гэсэн өгч байна. Хөдөө орон нутгийн замдаа 120 хөгждөг. За тэгээд би ч ахтай хурд өдрөөлгөө шүү. Манай хот энд юу хийж байна? За тэгээд зам харилцаа сайхан хөгжсөн. Сайхан улс юм аа. За битүү модон дундуур явсаар л байна одоо. За одоо бидний очих ёстой газар бол Санта Клаус төрсөн Санта Клаусын тасгай гэдэг ба шүү дээ. Санта Клаус тач уулзъя да. Жигэн гэж шүү манайхаа. Өөрөн замуудны гоё юм аа. Өөрөн замын хөгжлөний гоё бай. За тэгээд зам руугаа орж байгаа, нийлж байгаа хэсэг, замаасаа гарч байгаа хэсэг гэдэг нэг гоё юм аа. Ер нь бол одоо төлөвлөлт гэх юм уу? Тэ төлөвлөлт нь бол их сайхан. За тэгээд Европын холбооны улсууд бол бүгд нэг стандартаар байгаа байх л та. За хурдны замын хувьд бол одоо юуны хурд дэмждэг камерууд бол ер нь маш ихтэй байна. Байсгаал хурд дэмждэг камерууд гараад ирэхээ. За тэгээ хурдаа хэтрүүлэх юм бол одоо овоо торгуулахгүй байлгүй. Би ч одоо ямар хурд хэтрүүл биш. Зам модон дундор яваад ахч бас заримдаа ч бас уудахтай болчихдөг юм байна шүү. Хаад газар хахгүй болохоо. За би тэд хаана ирсэн байна гэж. Санта Клаус. Санта Клаусын тосгон. За Санта Клаус Village гэдэг Финляндийн одоо хойд хэсэгт байдаг Landlife гэдэг одоо мууч гэх юм уу те тэр хэсэгт нь байдаг Санта Клаусын тасганд ирчлээ. За гэрээсээ гараад бол ингээ 10,000 гаруй километр явж ирж байгаа. За эргэж утсантайгаа бол нэг 21,000 км явсан байна да энд иртэл. За тэгээд Санта Клаусын одоо тосгоны талаар ер нь бол жинхэнэ Санта энд байдаг гэж ярьтiin байна. Одоо тэгээ Сантатай уулзаад яг жинхэнэ Санта байна. Тэ. Тэгээ энэ тосгон бол ерөнхийдөө 1950 онд яг анх үүссэн юм байна. Үүсэх эхлэн. Тэгээ Финляндийн над руу гарыг. Романови ми гэдэг юм хойд хэсэгт байдаг юм аа. Тэгээд 1950 онд анх энд бол нэг тийм ганц байшин байсан юм байна. Тэгээд Рузвельт гэдэг одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан хүн энд анх ирж
Тэгээд одоо энэ Санта Клаусын тосгон байгуулгын санаа бол эдгээр төрсөн юм шиг байна. Тэгээд энэ тосгоныг байгуулжээ. За тэгээд Санта Клаусын тосгон гэдэг маань яг юугаараа алдартай вэ гэхээр энэ одоо Арктик цикл буюу энэ Арктикийн бүсийн шугам яг энэ Санта Клаусын тосгоноор эхэлдэг юм байна. Одоо тэгээд тэр шугамыг би бас таад харуулнаа. Тэгээд энээс хойш бол одоо өвлийн үйлрэлд бол хэдэн одоо 7 хоногоор ингээд нар мандахгүй. За зуны үйлрэлд бол хэдэн 7 хоногоор бол одоо ингээд нар жаргадгүй нартай байдаг гэсэн 24 цаг нартай байдаг. Одоо тийм зүйл маань эхэлж байна. За ингээд Сантатай дуулсан гэж шүү. За тэгээ энэ гадна талдаа фри паркинтай бид нар фри паркинд нэрж сонсоогүй энэ одоо юу вэ ингэ шууд кризис үеэр болчихж байгаа юм. Сонирхолтой ба. За ингэж гифт шот байна. За Санта маань хаана вэ? Жулбуки гэдэг одоо энэ Санта Клаусыг бол финляндчууд энэ Жулбуки гэдэг таад маань харж байгаа. За Жулбуки гэдэг нь бол ямаа гэсэн үг ээ. Тэгээ би одоо миний хүмсэн малгай бол одоо их төстэй байна гэдэг инээлдэд шүү дээ. За Санта Клаус маань энэ талд байгаа юм шүү дээ. За хаана вэ? Манай хөгийн доо энэ тал майлч тийм зүгээр. Оо, энд явж байна. Ача. Ээж нь хаана байна? Ача. Тийм байна. Малят. Юу бүгдээ арчсан. Энэ тэгтээ юунаас яг дүүжлэх? Энэ нөгөө гол нь хоёлаа юундаа авч. Жилийнхээ юм шүү. Тоглоом юм биш үү тий. Нэрвэсэн. Гацуурын тоглоом байна тий. Энд ирсэн чинь нөгөө чамд шинэ зэс санагдаж байна шууд. Тий? Шинэ зэл ингээд өөх цаа богоод байна. Төба хаана төба? Энэ хавсууд нэг бүгдээрээ шинэ жилийн хавцсан болчлаа. За юу яах вэ? Сантагийн өрөө хаана? Санта руу очих гэх юм. Энэ нөгөө юу штэ? Frozen мөн үү? Тэр 7 одоогийн нь штэ Сантагийн байсан. Үеийн бүр юу ажиллах вэ? Өвөл бүр яг гоё тийм санаанд дуучлаа. За энэ штэ Скандинава гэж. За хоёлаа яагаад Санта дээр очиж байгаа. Тэгээ. Тэ баба ханаа. Энд Санта туулцсан хүмүүс очиж байгаа юм шүү. За тэгээд энэ бас нэг сайхан зүйл нь өвлийн үйлрэл таад маань ирэх юм бол өвөлдөө бол бас тийм хүүтэн байдаг юм байна. Хас 20 градус орчим байдаг гэж байна. За тэгээд 1-2 м цас ордог. За өвөл ирэх юм бол таад маань одоо энэ цаа буугийн чарга унаад за тэгээд хаскины хотоос чарга унж болох юм байна. Тий. Ингээд. За өчиг нэг Сантата юу ярих юу гоохоо мэдж байгаа юм уу? За. Тэмэн. За ингээд энэ. Лего Санта. Болохгүй. Баша. Лего Санта. За энэ уулзсан. За хэдүүл орж уулзнаа. Очилж байгаараа. За. Заштууд. За энд бас ингээл бүх юм шийдээд өгсөн дөө сах.
За өртөрөг урагргийн 6633 гэж Арктикийн уртаргийн 71 градус дээр байна да бид ирсэн. За тэгээ эндээс эхлээд нөгөө шүн нар жархаа болцсон. Шүн нартаа. Бидэд одоо нэг жоохон ойрны асуудал байна тий яг нэг нүглээд. Яста мэдэр нутааш нөгөө ингээд нартай байгаад гарч аягүй санаг цаг харахаар аль хэдийн шүний 1 болцсон баг. 1-2 цаг. За тэгээ маргааш та хэдэ шүний 3 цагт одоо тэгээд шүний 3 цагт би бай да. Нэг бичлэг хий да тийм ээ. Тэ. Өдөр шөнө ялхаа байна. Өдөр шөнө ялхаа болцоо гэхээс яг ийм өдөр шөнө яг ерөөсөө л юм. За нөгөө юун дээр хэдүүлээ нэг зураг авахлаад хаа. Өө би юугаа марцсан юм шүү дээ. За бидэд одоо нөгөө Арктикийн шугамд зураг авахлаа нөө. Гол асуудал нь одоо өдөр шинийн асуудал байна да бидэд. Одоо урчин гэхэд одоо харин 2 болж тундлаа шүү дээ тий. Ингээ гигэт ингээд байгаад хач аягүй эц нартаа. Тэгэл өглөө сэрхэд яг хэвээрээ те 7 цаг сэрхэд яг хэвээрээ тэгээ. За одоо энэ Арктик циркл буюу та хэд харуулъя энэ нөгөө одоо энэ харин нөгөө миний ярд шомч юм шүү дээ. Мэдгүй кофе шоп юм шүү. Хоолны газар. Энэ шүү дээ. 66 32 35 юм байна шүү дээ. За нэг Арктикийн шугам гэдэг чинь. За энэс хойш ингээд Арктикийн бүс рүү орчих бидэд. Бид ч одоо Европын юун дээр бас нэг гоё юу байсан шүү дээ тий. Тэгээ Евразийн хил дээр санжина хураалын нуруунд тий. За тэгсэн энэ бол одоо ингээд Арктикийн бүс дээр төв банашир та энэ гоё саван зургийг авч гинэ нашир. За ингээд та хэдтэй гоё юу харуулж байна. Одоо ингээд энэс хойш ингээд Арктикийн бүс орж байгаа. Ингээд өвлөө үгээ аваа нутаг болж байна да тий. Төв ба чинь гоё гойстэй. Би очсон шүү дээ. За тийм манайх орчихсон гэж байна. За, өстой гоё юм аа. Nice. Санта Клаус. Сая Санта Клаус дуулзаа. Санта Клаус дээр бичлэг хийж болдгоо. Үш зураг авах юм шүү дээ арай. Оо, зураг марцсан биш үү сая сануулахгүй. Зураг авах шүү дээ хөө. Хэдий орооч гэсэн зураг авахгүй болохгүй хаа. За яа сайхан байна өө. За тэгээд эцэст нь нэг юм нэмж хэлэхэд Санта Клаусын тосгон гэд тэ энэ Равниаг мужид байдаг энэ тосгон яагаад одоо Санта Клаусын тосгон болгоо яагаад үүссэн бэ гэдэг нэг талаар тавчхан мэдээлэл өгөхөд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан тэ Рузвельт гэдэг хүн 1950 онд энд иржээ. Тэгээд 1950 онд энд айлчилж ирэх үед нь энэ одоо байшин байсан байна. Энэ жижигхэн энэ гүнзэн байшин. За яг тэр үед байсан байшин яг энэ чигээрээ үлдсэн. За тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө бол финчүүд маань сэтгэхээ за энд ерөөсөө Санта Клаусыг тосгон байгуулъя. Ерөн Санта Клаус байдаг гэж энэ хүмүүс үнэ ярьдаг юм байна. Тэгээд 1950 онд анх юунд тавигдчихэ. Одоо энэ Санта Клаусын тосгон байх суурь. За тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь 4 жилийн өмнө энд ажилладаг нь хэлсэн л дээ. 4 жилийн өмнө энд ингээд музей байгуулсан чинь хүмүүс юус үзээгүй гинэ. Ерөөс ашиггүй байсан юм уу? Ерөөс үзээгүй. Тэгээд тэр үний хэлж байгаагаар ер нь миний ч гэсэн бодож байгаагаар ер нь жуулчд бол түүх бол нэг сонирхдгоо. Ягаад ч юм те байгалийн сайхан нэг үзэх эсвэл бүтээн байгуулалтыг хараад ингээ ангаагаал өнгөтэй тэрс түүхийг юусоо мэддэг. Тэгээд тэр үний хэлж байгаагаар бол түүхийг мэдэхгүй болохоор те тэр агуу хүн энд ирж исэн гэдэг тэр түүхийг мэдэхгүй болохоор ерөөсөө тэр музей болоод айгүй ашиггүй байсан гэж шүү. Ажиллаагаа тэгээ хаагдсан юм байна. Одоо ингээс өмнөр шоп болцсон энд нь. Өмнөр шоп болцсон. За тэгээ яг энэ Арктик циклийн яг энэ шугамн дээр нь бол одоо энэ хилээ шугамн дээр энэ бүх чиглэлд байгаа хотуудын юуг тавьчихсан байгаа. Километрүүд энэ тавьчихсан. За тэгээд эндээс бол би одоо баг бүгдэнд нь бичсэн байна лээ. Хамгийн сайхан
Сингапурт очиж үзсэн, Москваг үзсэн, за Лондон үзээгүй, Нью-Йорк байсан, Брюсселийг одоо үзчихэн, за Тайпейд байсан тий. Ирекаг үзчихэн, Лондонг бол одоо үзчихэн, Берлинг үзэн, Хамбург үзэн. За ингээд дандаа Европод одоо Дели байсан үзсэн, Бээжин үзсэн. За Токиог би Азиас ерөөсөө Японыг л үзег байгаа. За тэгээ Парисыг одоо Амстердам үзчихэн. За ингээд Мадрид тий, ингээд Ром дандаа миний үзэх газрууд ингээд байж энэ да одоо ингээд бүгдийг үзчихэн. За тэгээ ингээд эцэст нь хэлэхэд Финланд орноор одоо аялал маань одоо энэ Лапланд буюу Финляндын хойд хэсэг түрээд ингээ өндөрлж байна. За тэгээ Финланд орныг бол одоо бид нар 5, 6, 7 хоног аяллаа. За тэгээ энэ хугацаанд бол одоо бүрэн-гүйцэд үзэх Финлянд улсын одоо соёлыг одоо бүрэн-гүйцэд таних гэдэг бол одоо үнэхээр боломжгүй. Тэгээ өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө үтсэн харсан, өөрийнхөө уншсан мэдсэн хэмжээнд таайдтай Финланд орны талаар ярьж өглөө. Үзүүлж харуулах юм үзүүлж харууллаа. За тэгээд одоо өнөөдөр би тэд ингээ хойд чиглэлд Норвег гэж одоо Норвег одоо Nordkapp гэдэг Европын хамгийн хойдлын цэг рүү одоо ингээ хөдлөж байна. За тэгээд бидний аялалтаа хамт байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд өргөжлөлөн таад мөн үзээрэй, subscribe-аа сайхан дараад өгөөрэй. За ингээд төгөө Норвег дуусцгаа хийдүүлээ. За хандгай энэ өмдөж явж ин тэнд. Явахгүй тийм миний гоо. Нэр нь хандгай. Баян гарч ирэх юм тийм ч одоо. Тэм банга гарч ирсэн. Сэй зөндөө гарч ирсэн. Найзууд нь гарч ирсэн яг. Хаана явж байгаа юм бэ нөхөө? Үгүй. Лапланд гэдэг Финляндийн хойд хэсэг Норвег руу орох гэж байна нэ ба. Нэр нь Nordkapp. Тэгээ Nordkapp гэдэг одоо Nordkapp гэдэг Европын хамгийн хойд хэсэг тий. Атлантик далайн эрэг байдаг газар очихгоо явж байна тий. Айгуу хүүтэн газар. Тэгээ одоо энэ байгаль нэг гоё тий. Чи нэрийн дээр нь харуултаа хүмүүстэй байх нэг гоё тий. Цаа богонос байх гэж байна тий.